нэг хүнийг би ингээ хайрлуул тэр миний нэр хүнд миний дараа нь яах надад ерөөсө хамаагүй байдаг яг бүх юм ингээ оолн хийждэг. Яг анх ингээ хийгээд би ингээд амьсгал аваа гаргасан тэр миний цээж амар хүндүүртэй тэр нь гомдол хийсэн юу вэ хачин бүдүү юм чи ингээ хэлхийг би яг сонсоод яг ихний яг ингээ өвдөлтийг авч байгаа би туранхаа байх ёстой юм байна гэдэг одоо тэр юг авч байгаа гэх юм уу тэр скотчны хэрэгээс хоошо би өөртөө амар амгалан амьдардаг болсон. Ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab. Өөрийгөө хайрлая Oxy. Хайр аруугаан Oh Love. За сайн байцгаана уу Soul Lab контентын цоо шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Манай контент та бүхэнд сар болгоны 10 20 30-нд хүрдэг байгаа. Тэгээ та бүхэн subscribe дарахаа мартаоцай. За тэгэхээр ерөнхий ивент тэтгэгчтэй танилцуулъя. Derma tester баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab өөрийгөө хайрлая Oxy брэнд хайр аруугаан Oh Love. За тэгэхээр өнөөдрийн манай зочноор health coach йогийн багш Ану хүрэлцэн ирсэн байна. Манайхан pro Ану гэдгээр нь бас сайн мэдэх байх гэж бодож байна. За сайн байна уу? Намайг бас подкастт орж оролцуулсанд баярлалаа. Танай подкастыг юу н үздэг. Баярлалаа. За тэгэхээр ер нь бол ингээд йогийн багш те health coach хүн ирсэн дээр нь манай контентын ерөнхийдөө хийх үзэгчд эмэгтэйчүүд үүдэг 80% нь эмэгтэйчүүд те дандаа төрсний дараа эмэгтэйчүүд үзэж идэг. Тийм болохоор эмэгтэй хүний жим барих асуудал бол угс хизээд мөнхийн асуудал байдаг шүү дээ тий. Тэр энэ талаас хоёлаа яриад эхлэе гэж бодож байна. Надаа сүүлийн үед аюу сонин санагдаад байгаа юм. Яг төгс бие галбир гэж яг юу юм бэ тий. Энэ дээр бол хүмүүс одоо нэг юм хитрхи скини туранхай байх нь ингээл амар гоё гэсэн ойлголтноос ерөнхийдөө одоо салаад ингээд яваад эхэлж штэ. Тэр энэ талаас хоёлаа яриагаа эхлэе гэж бодож байна. Майгу гоё асуулт байна. Миний ер нь хүмүүсийг ойлгохыг хүсдэг зүйл хит турах гэж битээ хичээгээрээ ер нь 60 кг бол миний хувьд эмэгтэй хүний хувьд айгу гоё жин гэж боддог. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн бол мах шүлэндээ оршдгоо гэдэг үгийг бол одоо 10 жил яваг заахта анги болгон дээрээ бараг 7 хоног болгонд автаж хэлдэг. Тэгээ бас би ч бас ер нь 20 эдтэй байхдаа амар скини байхыг мөрөөддөг, хичээдэг байсан. Айгу хоолоо сайдаг байсан. Тэгээ ерөнхийдөө одоо хүүхэд төрүүлсний дараа олон хүүхэд төрүүлсний дараа 30 гараад эхлэхээр гоо үзэсгэлэн энэ мах шүлэндээ юм байна гэдгийг эмэгтэй хүн илүү ойлгох юм болов гэж бодож байна. Тэрнээс яг одоо бас 18 та 20 та охинд ингээ хэлэхээр нөө махаа үзээ ядаад идэг шүү дээ. Махаа би ч бас тийм байсан. Тэгээ миний хувьд бол хүний хамгийн чухал юм эрүүл мэнд гэдэг чинь өөрөө яг махшуул гэхээр бас хитрхи их тархалтыг өөгшүүлж болохгүй те яг тэр мах нь аль болох булчинд амгаалсан байх юм бол энэ бол алт гэсэн үг. Өөртөө одоо шунал булчин шун гэж бол би шавнартаа сурагчдтай байгалдаг. Би бас яг төрснийхаа дараа тийм амар том алдаа гаргаж ирсэн байхгүй юу? Өмнө нөгөө нэг амар туранхай байдаг гэсэн би дандаа л туранхай байдаг гэсэн. Тэгэл ингээл тархалцсан чи ингээл хамаг сэтгэл санаагаар унаал те сонирн болоод тэгэд маш хурдтай жин хайсан гэх юм уу. Одоо нэг бараг л сар хүрэхгүй хугацааны дотор 10 кг жин хайдаг ч юм уу. Ингээд хаяад хурдтай хаяад эхэлсэн чинь нөгөө тэр угаасаа төрсний дараах чи өс суналт гэдэг амар том асуудал үүж идэг те. Тэр нь өс нь бүр хитрхи их унж эхлээд ингээд арьс ингээд амар унжаад тэгэл нөгөө төрсний дараа чи угаасаа л тэргүй ядарсан байгаа биеийг бүр улам зовоогоод нөгөө эрдэс шимт хижээл юм хумаа ингээд бүх юм хасаад амар том алдаа гаргаж ирсэн байхгүй. Тийм болохоор хооллолтон дээр одоо мэдээ чиний одоо бас яг заадаг хүмүүс чи хөвчлэн ээжүүд бас жирэмсний яг бас заадаг штэ тий. Тэгэхээр хооллолтон дээр юу зүйлдэг вэ? За би ч бас ер нь нэг одоо удам генерээ ярих юм бол ингээд ээжийн тал, аавын талыг харахаар ер нь л амархан тархалах туртай хүмүүс байдаг. Тэгээд миний хувьд бол ингээд яаж хичээсэн ингээд би ингээд жирэмсэн багтаа барилаа гэхэд 95 кг дээр бол яаж хийж байгаа очичдаг. Тэгээд төрсний дараа илүү дэлбэрдэг төрлийн хүн. Тэгээд төрсний дараа зарим ингээд ээж нар одоо манай найзууд энэ төр бол ингээд хөхүүлэх тосонд турдаг. Би бол бүр ингээд хөхүүлэх тосом ингээд миний хоолны дуршил нэмэгдээл хөхүүлэх тосмаал ингээд айгүй хийдэж ингэж бомбойдог төрлийн хүн. Тэгэхээр магадгүй бас ингээд зарим ээжүүд төрөөд турдаг бол намайг төрсний дараа тийм комментууд айгүй хэрдэг байсан аахгүй юу. Одоо дараа
удаалж төрсний дараа хүн улам турдаг чи баг ганцаараа ингээд харгалж ийн ухааны тийм дайралтууд. Тэгэхээр нөгөө тэр хүмүүс магадгүй тийм гентэй. Тэгэхээр хүн хүний генетик өөр учраас бид нар бусадтай өөрийгөө харьцуулж болохгүй. Тэгээд яг төрсний дараах дээр ярих юм бол цаг хугацааны л асуудал идэг. Тэгээд би яг ингэж хэлж байгаараа өөрөө нэг амар ухаантай цаг хугацаа хүлээсэн хүн бол биш. Яг төрсний дараа контент хийгээ явж исэн учраас камер дээр ингээд бүр байгаагаасаа илүү ингээд тарган гарахаараа өөрийгөө хараад бас гутрах. Тэгэл тэр комментуудаа айгаад уншдаггүй байсан. Тэгээд тэр үедээ бас ингээд айгүй хоолоо сайдаг. Бошоохон ингээд турчхансан гэж одоо шүүмжлэгч нартай нэг хариугаа авах гэдэг юм шиг өөрөө айгүй заваадаг үед яг адилхан үс унаал улам нөгөө нэг ингээд ядраал ааш цан хүртэл ингээд манай нөхөр надаа хэлжсэн ахгүй чи бүр ингээд шал өөр хүн шиг болцсон гэл тэ. Тэр чинь угаасаа ингээд цаанаасаа хоолоо сойгоод идэггүй байгаа учраас хүний үс нь унана, арьс нь одоо ингээд гундан үрчлээд нь унжин тэгээ хажуугаар нь ааш цан хүртэл ингээд жижиг юмд амар төгшөөд идэг гэл. Ер нь гэхдээ би яг төрсний дараа үргэлж ингэж боддог. Амьдрал амар шодрог бас юм аа гэ. Яа тэгэхээр эмэгтэй хүн бүхэл бүтэн хүн төрүүлээд хамаг юмас сунгаа гаргана. Төрсний дараа нэмээд одоо бүр асуудал ихстэй юм шиг өтгөн хаталт үүс оноолт тэгээд улам царай ингээд нэг юм сэвхтэл харлаал унжаал тэг бүх юм ингээд сулраад тэрийг бас ингээд эрүүл сэтгэл зүйтэй давж туулах бол бараг боломжгүй юм шиг. Гэхдээ ингээд өөрийгөө одоо ингээд дүгнээд харахаар одоо манай багчин 3 настай. Яг ингээд 3 нас хүрэхэд хүссэн үсээгүй миний би ингээ хэвийн байдал руугаа өөр амархан орж байгаа байхгүй. Гэхдээ энэ хүртэл бол өрөөлж хичээдэг байсан тасгалаа хийн, эрүүл хоолн заримдаа дэлбэрч бас идэн тийм өдрүүд зал зөндөө байсан. Тэгээд одоо ингээд бодхолоор яг сарын тэмдэг төрсний дараа ирж хэлсэн цагаас турж эхэлдэм билээ. Ууса даавар ингээд нэг юм ухаан ороод би чин дээр эмхтэй хүн штэ гэдгээс хандын юм шиг байгаа. Сүүний үйлдвэр би биш штэ гэдгээ гинт ухаард юм шиг байгаа. Миний бодлоор тэгээд би одоо бас ингээд шавнартай хэлдэг. Сарын тэмдэг чи ирсэн үү, доктортой болсон уу гэд. Тэгээ яг төрсний дараа менстрац ирлээ, доктортой боллоо. Тэгээд яг нэг юм өөгшөлт арай ихтэй юм шиг надад ажиглагдсан. Хамгийн эрүүл жин хасалт жишээ нь сардаа ч юм уу те хэдэн килограммыг хасах нь хамгийн эрүүл жин хасалт гэж хэлэх вэ? За хамгийн дээд нь бол 7 хоногт 1 кг хасвал хамгийн өндөр жин хасалт байхгүй. Тэгэхээр сард ер нь 4 кг-ыг хасах нь хамгийн өндөр жин хасалт. Тэгэхдээ 10 кг ингээд хүмүүс бас хасаад идэв. Тэр нь болохоор яг эрүүл жин хасалт дэш ихэнхдээ нэг усан хаван ихтэй байдаг. Одоо ингээд анх удаа одоо ангид маань орж ирж байгаа хүмүүс эхний сар 10 кг-ыг хасчаад дараагийн саруудад нь ер нь 3-4 кг-аар ингээд мөлхөж явдаг байхгүй. Тэрэндээ нөгөө хүмүүс ингээд ангиу шунана. Тэгэл тэр олгонд би бас ингээд энэ ярьж байгаа зүйлүүдээ хэлнэ. Жингийн тоо чухал биш ээ гэх. Тэгээ ялангуяа ингээд намаа хүмүүс яг одоо би бол ингээд 66 кг жинтэй байгаа. Тэгээд магадгүй зарим хүний хувьд ингээд 60 кг бол ингээд амар тарган гэж боддог штэ. Тэгээ нэг юм тоотой суух гэдэг юм шиг, тоотой амьдрах гэдэг юм шиг нэг юм 48, 58 гэсэн ингээд тоог айгүй хүмүүс хэлдэг байхгүй. Гэтэл яг үүндээ би бас одоо 58 кг руу би шунлаа өнөөдөр ингээд 66 кг дээр байгаа энэ бие маань одоо ингээд та бүхэнд ямар харагдаж байна те надад бол энэ маань яг болсон юм шиг санагддаг. Тийм байхад зөвхөн тэр нэг юм тоотой уралдаад байгаа юм шиг 58 бас чичирнэ гэдэг бол өөрөө амар өрөөсгөл. Гэтэ яг тэрийг хүн ядаж 30 үрдэж ойлгох юм билээ. Харин тийм бидний яг нөгөө хүсэж байгаа бие хааг зурагтаар ч юм уу тий сурталчилгаагаар нөгөө нэг ингээл амар нарийнхан гартай ийм гизтэй ингээл октод хүүхнүүд ингээ гараад хахаар бүгдээрээ л яг нэг тэр биел гоё гэл тийшээ яваад байгаа шүү дээ. Гэтэ яг сүүлийн үед тэр нь хамаагүй багасаад одоо махлаг ер нь ингээд хүний янз бүрийн бие галбирыг бол угаасаа байх ёстой зүйл гэд хүлээн зөвшөөрж эхэлж байгаа нь бас айгүй давуу талтай болж ирж байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгэхгүй бол одоо манай ээжүүд чинь гэртээ хин 3 жил бүдүүн байхыг хүсэх юм бэ тийм 3 жил яг болдог байхгүй угаасаа тий. Яг 3 жил. Тэгэл цаанаасаа ингээл тураал аа жоохон зүс царай ороод эхэлдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол маш хэцүү л дээ. За бас нэг миний асуумаар санагдаад байсан юм. Чи бас өөрийнхөө влог дээр ярьсан байсан. Нөгөө хоолны буруу зуршил хит их идэх. Тэгээ эсвэл хит их хоолноос гарах. Одоо тэр хит их идэлтийг хэрхэн зогсоох вэ? Тэрнтэй яаж тэмцэх ёстой байдаг вэ? Яг идэх эмгэг гэ монголчуудын үнийг орчуулж нэрлээд байгаа шүү дээ. Ер нь бол eating disorder гэдэг. Тэгээ би яг үндэ 3 удаа яг
eating disorderтэй болж үзсэн. Тэгээ эхнийх нь болохоор би яг өсвөр насндаа eating disorder гэдэг нь одоо ингээд замбраагүй идэх гэсэн үг шүү дээ. Ер нь аль тий. Тэгээ тэр нь болохоор ингээ олон нийтийн газар ингээ байхдаа бол идэхгүй. Одоо хүний хажууд бие айгуугаа хямгадаж авч явна гэсэн үг. Тэгээ яг ингээ орой идэх, яг ингээд хүмүүсээс хол ингээ гэртээ ганцаараа байхдаа айгуу хийддэг. Тэр тийм байсан. Тэгээд тэр нь болохоор ингээд яаж идэх вэ гэхээр жишээлбэл ингээд одоо нэг дөрвөлжин шоколад ялаа хэд нэг 3 дөрвөлжин идээд хүн болчих байлаа шүү дээ. Тэр яг бүгдийг идэх гэсэн. Уут боорцог байлаа гэхэд тэр уут боорцгийг дуустал нас идэх гэсэн нөө хүний идэх одоо порцоос давуулсан хэмжээгээр нэг дор иддэг. Тэрийг болохоор одоо идэх эмгэг гэж нэрлээд байгаа. Тэгээ энэ нь цаад гүндээ би одоо сүүлийн үед бас энийг их хүмүүс ярьж байгаа. Ер нь ингээд тарган хүн гэдэг бол бид нар ингээд папу гэж байгаа боловч тэр хүн аюул сэтгэл зүйн асуудал байна л гэсэн үг байгаа байхгүй. Тэгээ тэрийг дагаад ийм eating disorder үүсдэг. Тэр нь бол одоо яг өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй байх байдал хит их одоо perfect зүйлийг ингэж хүсдэг. Тэгэнгүүт яг тийм хүмүүс нөгөө талдаа eating disorderтэй байдаг. Тэгээ би бол яг тeenage үедээ eating disorderтэй байгаад тэр үед би гэхдээ энэ бол идэх эмгэг гэж мэддэггүй байсан. Яалтчгүй би ингээл өдрийн цагаар дэглэмээ харж байгаа л орой би ингээд илүү бидчихдэг байсан. Тэгээ заримдаа бас тэргээ бөөлжөж хүчээр гаргадаг. Тэрнээсээ болоод бас ингээ хоолоогоо ураад улаан хоолой энэ төр ингээд өрөвсөд ингээ явж байсан. Тэгээ тэр үед ч одоо гадаадд бол энийг эмчилдэг сэтгэл зүйчид. Монголд бол тийм юм байгаагүй. Тэгээ миний хувьд бол би бүр ингээд өөртөө итгэхэ болцсон байсан. Яагаад тэгэхээр тэр идэх болгондоо хүн би дахиж ингэж идэхгүй гэж өөртөө амладаг. Гэхдээ маргааш нь дахиад би ингэ идсэн бөөлжөд байж идэг байсан. Тэгээ тэрийг ингээ хүнд ярихад жирийн одоо эрүүл сэтгэл зүйтэй хүн бол ойлгохгүй. Яг тэр нэг юм хар нүх шиг тийм юмд ингээ орчдөг. Тэгээ хүнд бол тэр амар арчаагүй харагдаж байгаа. Тэр нь нөгөө сэтгэл зүйн хоосорлоо хоолороо нөхөөд байсан л тийм зан үйл байсан. За тэгээд тэрнээсээ бол нэг 23 та байхдаа гарч исэн намайг бол эмчилсэн хүн бол яг манай нөхөр одоо байгаа нөхөр маань амар олон нөхөртэй байсан шүү. За тэгээд намайг бол хайр дурлал яг эмчилж ийсэн. Тэгээ би маа нөхөр ингээ Америкт байдаг байжгаад надтай уулзгаа бит хоёр ингээ жилч хааталж агаад Монгол руу ингээд ирээд бит хоёр хамт амьдрахад би ямар тэр залуугийн хажууд ингээд бөөлжөлээ л тань ш. Тэгэхээр нөгөө нэг одоо гадаадд бол ингээд тэр сэтгэл зүйч нь 24/7 хамт идэм байл. Яг нөгөө сэтгцэн эмнэлэгт одоо ингээд тэр хүний хяналтанд байлгаж байгаа юм шиг. Тэр одоо бөөлжилт их идэлтийг хийлэхгүйгээр. Гэтэл одоо миний хувьд бол одоо ингээд өгнөө бодоход манай нөхөр ингээд надтай хамт би тэр хүнд хайртай учраас би хажууднаас бие хичээсэн байгаа байхгүй. Тэгээ зуны 3 сар Тэмүүжинтэй ингээ хамт байхдаа бол би ерөөсөө тэр буруу цан үлээ хийгээгүй. Тэгээ яг нөгөөх ингээд Америк руугаа буцаа яваад намар буцаа явсан чинь би яг нөгөө 3 сар бас хүн ингээд зөв гориндоо эзэн яма шингээгээ сурчхлаар эргээд тэр ингээд нэг юм ганц хоёр хийсэн баха. Тэгээ ерөнхийдөө бол имжлэгдсэн. Тэгээ дараа нь тэрийг судлаад үзсэн чинь Америкт бол $50,000 тэр идэх эмгэгийг жишээ нь хүн имжилдэм билээ сэтгэл зүйч $50,000 хэмэдсэн биш үү? Хамгийн багтаа тийм хэмэдсэн Тэмүүжин баярлалаа. За тэгээд тэгээ ер нь аль би өөрийгөө идэгцэн гэж бодож исэн. Бас ийм идэх эмгэгтэй хүмүүс ирүү үзэж байгаа бол өөрийгөө ингээ бид нар идэгцэн гэж боддог. Гэхдээ ер нь сэтгэл зүйн асуудал хизээ 100% идэгдгүй юм байна лээ. Тэгээ би саяхан миний идэх эмгэг ингэж буцаж сийдэрсэн. Тэр нь хизээсэн гэхээр 3 хүүхдэд төрүүлжээд би багыгаа ойтой ахт нь шаранда би фитнесийн тэмцээнд орно гэж бодоод хатуу дэглэн барьсан. Тэгээд фитнесийн тэмцээний нэмэрэлт чинь нөгөө одоо бол ингээ байгаа энэ өөх мөөх бол бүр амар зузаандаа орно штэ. Нилээн хатуу дэглэн бариад нүүрс цус юм нилээн тэглээд ингээ хатуу дэглэн бариад тэгээд тэмцээндээ орсны оройноос нь эхлээ миний идэх эмгэг ингээ хөдөлсөн. Тэгээд тэрийг мэдээж бас хүн чинь ингээл үр хөөхөд 90 50 хүнээс нуудаг байхгүй тийм идэх эмгэгтэй хүмүүс. Тэгээд яг буруу гэдгийг мэдсээр ээжээ тэрийг маш их хэмжээгээр худалдаж авч иддэг. Тэгвэл өөрийн маань ухамсар тэр хийгээд байгаа тэр ийм буруу гэдгийг мэдсээр ээжээж идээ зогсож чадахгүй байгаадаа өөртөө амар өөрийгөө үзэн яддаг. Тэгээд тэр саяхан одоо 30-та 31-тэй байхдаа 2 удаа тэмцээнд орохдоо хоёуланд нь тэмцээний дараа идэх эмгэгтэй болцсон. Тэгээ зогсож чадахгүй иддэг. Тэр нь би яг тэрийг мэддэггүй. Нэг ингээд чокобо идвэл яг хайрцгаар нь идэнэ. Тэгээ дараа нь тэрийг нөө шингээж чадахгүй буцааж бөөлж гэж оролдсон. Тэгээд бүтлгүүт нь тэр бол бүр ингээд айгүй
яг надад бол юм хар нүхэнд унцсан юм шиг тийм мэдрэмж төрж исэн. За тэгээд би миний идэх эмгэг процесс хийдрээд хамгийн амар нь одоо би ингээл public content хийгээл тайз мессенжер гараад поз мозоо яриад алдсан ирнээсээ тэмцээний дараа бүтэн сар тэр идэх эмгэг үргэлжлээд би буцаад 80 кг хэмжээнд дээр очсон. Бүхэл бүтэн жил 2 жил ингээд бөө мөнгө санхүү зарцуулж тэмцээнд орсон ч дараа нь би идэх эмгэгтэй ингээд яваад өнгөрсөн жилийн жилийн өмнө 7 сард би буцаад 80 кг дээр очсон. Тэгээ би яг тэр үед өөртөө нарийн шийдээд өөрийгөө одоо дэглэн байхгүйгээр ямар нэг юм хатуу дэглэлт хийхгүйгээр яг эзэн зүйлээ шингээ health coach-ийн ажиллаар би өөрийгөө коучлсан аахгүй. Тэгээ яг одоо бол ингээд 66 кг дээрээ ирсэн байгаа. Тэгээ энэ бол ямар ч дэглэн бариагүй миний яг өөртөө арай өөрөөр дахин бүтээсэн би гэх юм уу. Тэгээ одоо бол нэр идэх эмгэг маань би бол гайгүй болсон гэж бодож байна. Тэгвэл сэтгэл зүгээр дахиад унах юм уу? Амьдралын тийм хүнд хэцүү үе дахиад сэтрэх магадлалтай. Тэгээ энэ бол бүрийн сэтгцийн өвчин юм билээ. Тэгээ бүрийг хүүхэд наснаасаа ер нь эхэлдэг юм байл л дээ. Энийг тэгээ яриулаас зөндөл юм байна. Хүүхэд нас гэснээс би бас яг eating disorderтэй юм шиг байна. Одоо яг чиний яг яриг сонсонгууд би идэхийг болчдөг. Ингээд хоол ингээд харахаар ч юм уу ингээд өнөртгөөс ч юм уу дотор мохоо өргөд нэг хэсэг бүр ингээд идэхийг болчдөг. Би жоохон бах тэрс хоол нь амар дургуухт байсан байхгүй бүр. Хамгийн анх миний бичээс ингээд гараараа бичсэн өгүүлбэр цаасан дээр би хоол идмээргүй байна гэд хоолт ингээд аягтай хоолоо төвшүүлээ тавиа гараа бичсэн. Хөөхий. Тим юм хийдэг тийм. Тэгээд яг оюутан байхад тэр маань нэг амар хөдөлсөн. Тэгээд саяхан нэг амар хөдөлсөн. Тэгээд ачаар нь би турсан байдаг юм аа. Бас ямар ч юм бас нэг жоохон даваа талтай байдаг гэдэг шиг тий. Тэгээ тэр харин тий яг л сэтгэл зүйн асуудал байгаа байхгүй. Тэрийгээл тэгэл гайгүй болгож чадах юм бол тэл буцаал гайгүй болсон. Би бас яг тэрийг яаж имчилсэн гэж имчилсэн гэд яг ямар ч төр хугацаанд яаж байхгүй болгосон гэхээр найз нөхдөдөө илүү ойрхон ярьж нийгмийн харилцаанд илүү орж тэгээд буцаад гайг болсон. Тэгээ сайн иддэг хоёр найзтайгаа хамт явсан. Тэгээ сайхан хамт идэл яваад байсан юм байна. Тийм. Хүүхэд нас гэснээс бас хүүхэд насныхаа тухай бас яриач одоо хідэн хүүхэдтэй айлын хийдэг хүүхэд насаа ер нь хаана өнгөрөөсөн бэ? За хүүхэд нас гэвэл би айл ганц охин байсан. 6 жил ганц охин байсан. Тэгээд ер нь ээж аваа хоёр маань намайг бүр ингээ яг гүнчиг бүх юмыг маань их юм намайг ингэж хүмүүсээс хармалж өсгсөн. Жоохон нийгмийн харилцаанд оруулдаггүй байсан. Яг гэрт нь ингээд яг нэг ганц сууд хадгалж байгаа юм шиг байлгадаг байсан. Тэгээд нэг дүү маань яг 6 насны зөрөөтэй. Одоо бол том залуу болоо аа болцсон байгаа. Тэгээд тэр дүүтэй бол би бүр ингээ маш их хайртай яг баг өөрөө ээж нь юм шиг яг манай дүү ингээ ухаан орж яхад миний яг хөх ургаж исэн байхгүй нэг амар хүндүртэй тэр үед ингээл дүүгөө өөрчлөөл унддаг манай дүү мөн байрал унддаг бүр тийм байсан. Тэгээд ганц дүүтэй тэгээд бага наснасаа ахуулаад манай ээж хоёр ер нь хоёулаа маш хөдөлмөрч тэгээд тийм юмыг ингээд бүр юм зарчимж байлгадаг. Тэгээд тэрнээсээ болоод яг бүх юм нөгөө хоёр талтай гэдэг шиг би одоо ч ингээд бас ээж хоёроо буруутгах чи айгу тэнэ штэ. Зөвхөн би өөр дээр хардаг байхгүй юмыг төгс хийх гэж өөрөө аяг цаваадаг. Тэгээд тэрнээсээ болоод бас ингээд юмыг одоо нэг бол төгсгий нэг бол битгий гэсэн юм хоёр тойлтой ер нь юмд хандаад идэг. Тэнгүүд яг хоолтон дээр би яасан ингээд алдаа гаргахаараа би ингээд за би ингээд тэр чигтээ өнгөрчлөө гэж хайчдаг байсан. Тэгээ ер нь хүн тэгдэм байлээ. Тэгэнгүүт одоо ингээд амжилттай юмыг тууштай хийж байгаа хүмүүс алдаагүй юу гэвэл тэд нар чинь зөндөө алдсан байдаг штэ. Алдсныхаа дараа буцаж босож ирнэ гэдэг чинь аягүй хүч байдаг. Тэгээ би бол ингээд манай ээж би сайн сандын sorry ээж. Намаа ингээд би авахаар амар ууралдаг. Миний бүр бараг тэмдрийг ураад ихнээс нь хуулуулдаг. Тэгээ заавал A дундаа бараг л 100 байх хэвээр 95-аас дээш байх хэвээр гэж ер нь одоо яс тулдаг байсан. Тэгээ яг тэрнээс болоод надад тийм бас эмгэг ер нь сая хоёр багыгаа дараалж төрүүлэхээс өмнөх хүртлээр би бүх юмыг өөрөө хийдэг. Хүнээс ямар ч тусламж авдаггүй, хүний хийсэн юм таалагддаггүй нэг тийм хэцүү зан характертай байсан. Тэгээ яалтчгүй нөгөө дараалж төрөхлөөр хүний нөгөө батарей шахагдаад угаасаа өөрөө бүх юмаа хийгээд харчин галзуурч гад байгаа учраас одоо бол нөгөө юмыг хайж сурсан, орхиж сурсан тэгээд аль болох байгаагаар нь хүлээж авах гэж хичээж байгаа. Тэгээ тэр чинь нөгөө юу юм бэ лээ штэ. Өөрийгөө эхлээд хүн байгаагаар нь
хүлээж авч иж бусдыг байгаагаар нь хүлээж авдаг. Тэнгүүд би өөртөө би хамгийн хөөрхнөнд байх хэвээр, би хамгийн мундаг нь ах хэвээр гэж шаардлага тавьдаг байсан учраас би бусдыг бас тэгдэг байсан юм бэлээ. Тэгээ тэрийг нэрнгээсээ одоо л ойлгож байгаа. Тэрнээс өмнө бол ингээд өөрийнхөө юуг харахаар яг тийм нөгөө төгсийн өвчтэй гэсэн бүх юмыг төгс хийх. Тэгээ ер нь ээж хоёр маань бол хүмүүжлийг маш сайн ойлгосон. Одоо ч гэсэн манай ээж хоёр бол хоёулаа хөдөлмөрч, хоёулаа цэвэрч, хоёулаа мундаг ажилласан хүмүүс байдаг. Soul Lab podcast-тай хамт байгаад баярлалаа. Манай контентын ерөнхий вэндтгэгч дерматестер баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэнживх Baby Lab. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрж шөнж хуурай таатай амрах боломжийг олгож хөвөн мэд зөөлөн гадаргуун агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн шингэнийг хормхон зур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн хүүг дээд зэргээр хамгаална. Тэр харааж өгдөөг инээмзэглэн угтахад туслах бидний найз Baby Lab. Бис яг сая төгсийн өвчтэй гэдгсэн чинь яг одоо бас битүүрийн яриаг шинэ ээжүүдээс үзээд байж магадгүй. Шинэ ээжүүд яг тийм бидэг те хамгийн сайн ээж те би сайн ээж гэдэг нэг юм өөртөө нэг тийм өсч би зэг тэгжээс аахгүй. Тэгээ тэрэндээ амар их зовдөг. Нөгөө л амар гоё инстаграмаас харсан нөгөө хүүхдтэй гоё хоолыг хийж өгөхгүй л те нүүдхийг идэхгүй штэ нөгөө чинь ширээндээ гүргээд арчаал хайж байгаа юм чинь те. Тэгэл ингээл гэр орноо бүх юмаа ингээл амар төгс ойлгох заргаад амар ядардаг. Тэгээд тий нэг өөрөө төгс бишээр өөрийгөө нөгөө нэг мэдрэх юм бол нөгөө би муу ээж гэдэг юм авах юм бол ингээд амар сэтгэлээр гутардаг ч юм уу тийм юмнууд айгүйх байдаг. Тэгээд тэндээс амар олон найзууд ч юм уу ойр тойрныхоо хүмүүсээс ингээд харангууд яаж давсан бэ гэхээр бүгдийг хайж сурсан. Яг үнэ. Бүгдийг хаяал нэг гой чөлөөлөгддөг те. Яа тийм би муу ээж. Тэ зүгээр л хүүхдүүд өнөөдөр жоох идэхгүй байсан чи яг үү бид нар ер нь бас юм идэхгүй амьдрал гэдэг үсэд өвчихгүй л үлгүүдэй гэдэг ч юм уу нэг юм жижиг сажиг юм дээр юм гой чөлөөтэй байж сураасаа гэж бас шинэ ээжүүдтэй хэлмээр байна. Тэгэл зовоол явж байгаа бах таа гэж бодсон. Тэгээ бас анхны хүүхд дээр яг тийм байдаг. Одоо бас ингээ бэр охиныгаа харахад хүртэл өөрөө ингээ яг бүх юмаа ингээл яг өөрийнхөө санаанд тааруулж хийдэг. Тэгээ би заримдаа чи нөхрөөрөө л хийлгэж чихэргүй угаасаа хийж чадахгүй гээл нөгөө нэг хайц сураагүй. Тэгээ хүүхдээ ч гэсэн ингээ нөгөө нөхөртөө үлдээгээ гарахтаа нөгөө чинь тэгэл амьд хүмүүс учиртай би биний тэг уучраа олж штэ. Тэнгүүд яг шинэ ээжүүд яг тэгээд байдаг шүү. Тэгээ яалтч нөгөө хүүхдийн тав нэмэгдэх тусам аюу жоохон хүн муухагаар харуул хайнг болчдаг. Тэгээ манай бэр охиндоо бас намайг тэгдэг байхгүй. Йоо та бол амар хайнга гэд бүр нөгөө манай бэр охин бол охиноо бол бүр ингээд бүр амар нямбаа ингэж өсөгдөг. Тэгээ яавал тань шиг болохгүй гэхээр би олон хүүхэд гарах. Яалч яг тэгдэг. Гэхдээ би хоёр дахь хүүхэд дээрээ ч гэсэн тийм байсан. Тэгээ яг нөгөө нэг хөндлөнгийн нэг дуу хоолой орж ирээл намайг ингээд нэг манай гэрт ирээд 24 цаг байхдаа нэг ихч маань хараад чи бүх юмыг хийн бараг махаа ушглаа хоолоо үртэл чи өөрөө хийж гин төрөөд удаагүй хийж чи нөхрөөрөө хэлгээч ингэж тэгж жоохон ингэ шургаж байгаа байхгүй тэр үед би яг ухаан ороод за нэрэл тиймдээ том хүмүүс өлсөд хүчгүй юм чинь би энэ хооронд жоохон унтаж амрыг гэд хайж эхэлсэн. Тэнгүүд нөгөө өмнө нь бүх юмыг хийдэг байж байгаа ихнэр нь гинт хийхээ олчоор нөхөр маань эхлээ жоохон надад гонцсон байх. Тэгээ сүүл рүүгээ одоо модоо бол бүр эвлэрсэн. За хоёулаа чиний анх йога хийж эхэлсэн үеэс те энэ чинь бас 10 жилийн түүхтэй юм байгаад байна шүү дээ тий. Яг юу чамааг йогоор оруулсан бэ? Тэ өмнө нь яг юу хийдэг байсан? Яг их сургууль мургуулдаа тэ аль сургуульд ямар мэрэгчлэр сурж агаад йогоор орсон тэ энэ түүхийг чи яг. За баярлалаа. Би нэгтэн бодогч анги байсан. Тэгээд ер нь бол 10 жилээ төгсчөөд шалгалт гадагшаа явна гэж бодож исэн чи ээж хоёр гинт зангаа өөрчлөөд ер нь чамаа явуулахгүй гэгээд яг шалгалтандаа бэлтжижсэн. TOEFL бэлтжижсэн. Тэгээ ээж хоёр чи охин хөхөд одоо ер нь гадагшаа яваад чийдэмээ гэд. Тэгээ би яг муусын эдийн засагт ороод тэгээд анханасаа нөгөө зорилго маань нөгөө гадагшаа явна гэж бодсон байсан болохоор ээж хоёр ингээд Монголд нь ингээд сургачингууд яг тэрнээс олоо сургуультай жоохон сэтгэл ханамжгүй байсан. Тэрнээсээ сургууль муудаа ш зүгээр би өөрөө нөгөө өөрийнхөө харсан зүйлд ороогүй дэ жоохон сургуультай тийм байсан. Тэгээд дургууд хүчгүй хичээр яг сургуулаа 100 кредитийг цуглуулад хайсан. 20 кредит суугаад төгсч нь эцтэй тий.
Гэхдээ 3 дугаар курсээс эхлээд яг нэгтлэн бодогч хийгээд нөгөө даатгалаар ингээ хүмүүс компанид ажилладаг штэ. Тэр үеэрээ яагаад нэгтлэн бодогч хийж агаад тэгээд тэр дундуураа йогийн багшлах эрхийн сургалтанд суугаад тэгээд тэр үед бол ингэсэн Болроо агш маань тэр үед яг Lotus гээд йогийн төвд багшилдаг байжгаад тэгээ багшийн сургалт гээ 2,500,000 гээд Facebook дээр явж исэн. Ээж маань хараад тэгээ яг үндэ 2,500,000-ныхаа 2 саянч байгаагүй байхгүй юу. Тэгээд зээлээд намайг багшийн сургалтанд ээж суулгаж исэн. Тэгээ манай ээж ер нь л ингээл нэг зоригтой нэг хүүхнүүд идэг штэ. Юу ч хоосон байж амар зоригтой хүмүүс идэг. Яг тийм эмэгтэй. Тэгээ би зээл аваад баг их сургуулийн 1 жилийн төлбөрөөр йогийн багшийн сургалтанд сууж байгаа байхгүй. Тэгээд тэрэндээ суугаа байжгаад 2,500,000 төлөе гэж бодоод йогийн багшийн сургалтаа төгсчөөд нэг йогийн студид багшилсан. Тэгээд тэр цагаас хойш одоо ингээ 10 жил зогсоо зайгүй багшилж байна. Тэгээ багш ах өөрөө айгүй гоё ингээд нэг юм багш шавийн барилга баригдчихаар шавнараа нэг орхиж чаддаггүй. Тэгээ ер нь ингээ шавнар нь дагаа явчихд юм лээ. Тэгээд нэг мэдсэн чинь 10 жил болсон байна. 10 жилийн хугацаанд одоо за жирэмсний йога тий за энгийн йога би ихсэн мэдгүй л юм л дээ. Гэтэ хичнээн хүмүүст одоо жишээ нь багшилж заагаад сургасан бас амжилтаасаа хоёлоос ярил л да тий. Тоогоо бол алдсан. Тэгээ угаас нэг онлайн руу шилжчихээр чинь тоо тоолох заяа үү. Тийм байна. Танхимаар бол яг сард нэг 100 хүнд үйлчилдэг байсан. Тэгээд ковидоос онлайн руу шилжээд тэгээ YouTube дээр ер нь жирэмснийхаа йогийг тавьсан. Тэгээ ер нь одоо жирэмсэн болцсон байгаа ээжүүд маань YouTube-ээс миний жирэмсний йогийг айгүйх үзэж байгаа төрчдөг. Тэрэн дээр бол би тэгэж тоо авдаггүй, төлбөрөөс авдаггүй. Зүгээр өөрөө ингээд нөгөө йога паблик тавьсан учраас тэгэл үзэж байгаа турчдаг. Тэгээ яг төлбөртэй группт нь бол би health coach-ийн ажлыг хийгээд тэр хүмүүсийн өдөр алганых нь хоол унд явдал суудлыг ингээ заагаад дунд нь бяцхан уралдаан зарлаад ингээ явцдаг. Тэгээ ковидын үеэр ер нь 300 хүнтэй байж байгаа л тэр маань сүүл рүүгээ 5,000 хүнтэй болоод ер нь нэлээд газар авсан. Тэгээ газар авсан. Тэгээд онлайнаар одоо бизнесээ шилжүүлсэн хүмүүс угаасаа зөвхөн би биш шүү. Тэгээ бүгдээрээ л яг зарим нэг хэсэг нь амар том ололттой байсан. Яг тэрний нэг нь бол би байсан. Тэгээд та түрүү нэг асуусан шүү дээ. Йогта яаж учирсан бэ гэд тэр би яг тэрийг хариулах мартчихэж. Би бол тэгж боддог байхгүй. Хизээж эрүүл сэтгэл зүйтэй хүн йогийн багш болохгүй за йог бяцлаглалын багш. Би бол тэгж боддог. Сэтгэл зүйн айгүй асуудалтай хүн л одоо йог бяцлал хийх хэрэгцээ үүсэж байгаа. Тэрнээс зүгээр бүх юм болж бүтэж хахад хүн бяцлал хийхгүй шүү дээ. Тэнгүүд миний хувьд одоо нөгөө яг тийм төгс байхыг хичээж өөртөө амар тийм шаардлага тавьдаг гэсэн учраас йог анх ингээ хийгээд би ингээд амьсгал аваа гаргасан чинь миний цээж амар хүндүүртэй би ингээд амьсгалаа авч гаргаж чадахгүй хүндүүрлдэг байсан. Тэр нь гомдол байсан юм билэ. Ер нь айгүйх би ингээ юмд гомддог, өөрийгөө амар зовоодаг байсан. Тэгээд анх йог хийсэн чинь миний нөгөө гомдлууд ингээ цээжин дээр үлдсэн. Ингээ зүгээр амьсгал аваа гаргахад л зүв хатгаж байгаа юм шиг ингээ цээж рүү хатгадаг байсан. Тэгээд йогийн ачаар уг нь турах гэж анх хийсэн. Тэгсэн чинь йог хийгээд сэтгэл зүгээ өөрийгөө ингээд амар байгаагаар нь хүлээн зөвшөөрөх тэр дадлыг анх йогоос сурч исэн. Тэгээ ер нь алж энгийн тоомоо тиймэрхүү юмнуудаас илүү яг тэр дотоод одоо inner child гэж ярьж байгаа тэр нэг жоохон охиноо эдгээх тэр аялал ер нь 10 жилийн өмнөөс эхэлсэн. Тэгээ ер нь эдгэрэл гэдэг чинь нэг жил ингээ хийгээд эдгэрчдэг юм битэр чи бас насан туршийн л аялал штэ. Түрүүн хоёлаа бас ярилцж байхад нөгөө eating disorder-ийн тухай ярьж байхад зэдгсэн шүү дээ. Тэгээ энийг яриул их юм болно гэдгсэн шүү дээ, тий. Тэр талаар жоохон дэлгэрүүлвэл. Юу? Яг би ингээд нөгөө eating disorder-тай тэр ингээд бүр багасаа эхэлсэн байлээ гэж ярьжсэн шүү дээ, тий. Одоо чи бас ингээд идэгрэл гээл, тий. Би айгүйх юм ингээд гомддог гэтэнгүүт ингээд нэг юм байгаад байгаа байхгүй юу тэнд. Тэрийг би бас ингээд сонсомоор санагдаад байгаа байхгүй юу. Яг тэр нь болохоор одоо юу гэж хэлэх юм бэ? Яг ингээд цэцэрлэг тахад бол гаяагүй. Яг ингээ бага ангида би угаасаа ингээд унгам нахтай байсан байхгүй. Угаасаа бондгор байсан. Тэгээ яг бага ангидаа ингээл гой ингээд сургуулийнхаа эгчнэрийг харангууд гой эгчнэр байдаг штэ. Тэгэл би гой эгчтэй гэж тараачлангууд намайг яг тэгж хэлжсэн байхгүй. Энэ юу вэ? Нэг хачин бүдүүн баавга шиг юм. Гэт намайг яг тэр миний ингээд шүтдэг гоё ихч маань одоо миний дээд анги ч юм уу дунд анги
Тэгэхэд яг намайг юу вэ хачин бүдүү юм чи ингээ хэлхийг би яг сонсоод яг ихний яг ингээ өвдөлтийг авч байгаа би туранхай байх хэрэгтэй юм байна гэдэг одоо тэр юг авч байгаа гэх юм уу. Тэгээд тухайн үед нөгөө Pinterest чиг нэг юм байдаг байсан маа юу лээ нэг хай тамавтай хахад тэгээ би ямар ч зэн тэрнээс бүр юм нөө скини бүр ингээд нэг гой мой нилээн завсралтай юм скини охтуудын зургийг ингээд принтлж ингээд хайчил цуглуулдаг яг тийм туранхай болохын тийм жоохон донтой байсан гэх юм уу. Тэгээ ер нь бол яг тийм загвар өмсөгчнөр шиг тийм туранхай байх гэж өөрийгөө айгүйх ингэж эвдэлдэг байсан. Тэгээ яалтчгүй нөгөө нэг дандаа бус руу бурууч ихдэг бусдаас ингэж их гомдол тээдэг нэг тийм сони ядаргаатай зантай угаасаа багаасаа тийм байсан. Тэгээ одоо бас би тийм зантай ахгүй нэг хүн ингэж нэг сошиалаар хэрүүл би тэр хүнийг ингэж өргөлжлүүлэл бичээд байдаг. Тэгээд тэр надад нэг тийм одоо сүүдэртэй тал гэх юм уу хүн чинь угаасаа 100% төгс биш штэ. Тэнгүүд миний ингээд айгүй олон сүүдэртэй тал байгаа. Тэрний маань нэг би амар эмзэг байхгүй юу. Тэгээд тэр эмзэг зангаа айл олох нөгөө ингээд эмчилж эдгээхийн тулд өөртөөгөө нэлээд ажилдаг. Гэтэ бол тэрийг амар үзэн яддаг зүгээр тэр миний эмзэг зан тэгээ бас нөгөө төгс яагаад хин надад тэгэж ойлгуулсан гэхээр яалтчгүй л ингээл бусдыгаа шүүмжилж байгаа чи тарган чи юм гэсэн тэр нэг юм сургуулийн хүүхдүүдийн ялгуурлал намайг яг би ясаар сах хэвээр байна гэсэн тийм бодол руу аваачсан гэх юм уу. Тэгээ тэрнээс олоод eating disorderтэй болсон. Ер нь бол хамгийн мундаг нь байх гэж амар хичээдэг байсан юм лээ. Тэгээ ямар ч байсан нүүрээ бодохгүй бол гэрээсээ гарч чаддаггүй, өсөө эндүүдгүй бол гэрээсээ гарч чаддаггүй. Яг л тийм байсан. Өөртөө бүр маш өндөр шаардлага. Тийм. Би одоо тэр үе харахаар ингээд би энэ үед их ядардаг байж гэж боддог байхгүй бүр ингээд зураг уртал амар янзалдаг. Хизээч ингээд нэг зураг аваад шууд хүмүүс чигээ оруулахгүй хай тавд байхасаа л зургийнхаа эдит дээр арга 2 цаг суух нь хоолгүй бэлхөөсөө нарийсгал зөндөө тэгж чаад харин нэг миний нэг зураг нэг бас ингээд вайрал болоод ингээд тарж ийсэн нөгөө бэлхөөсөө янзлахтаа нөгөө арчлынхаа нэг юм тэгш шоу ингээд татсан заяа. Тэрийг яг нэг хүн ингэсэн фотошоп гэсэн. Тэгэхээр тэр чинь нөгөө яагаад зургаа тэгэж их янзлаад байна гэдэг чинь л нөгөө сэтгэл зүйд өөрийгөө голоод байгаа байхгүй юу. Тэгээ миний ингээд одоо антомд байхгүй тэр нэг юм бүтцийг би хүсээд байна гэдэг чинь өөргөл зовоож байгаа хэрэг шүү дээ. Тэр цэсмаа нэг Азад энэ юм айгүйх гэдэг те. Энэ нөгөө би бас яг нэг тийм юмд орж исэн л да жоохон бахта солонгос кино бидний үзчихсэн амар тренд болол. Тэгээд солонгос кинон дэр гарч байгаа охтууд чинь цэв цэвэрхээрстэй би чи сэвхтэй. Яг эсэргээр тэгэл ингээл би сэвхтэй юм байна оо гэж мгил яг эдгээр шиг юм арьстай болох юмсан гэл тэгдэг байсан. Тэгээд ягаад ч юм хөөрхий тухайн үед өөрийгөө амар сайхан одоо би сэвхтэй л байгаа өстэй. Тэгээд яг Европт ерөнхийдөө сэвхтэй эмэгтэйчүүд илүү жоохон юм тренди байдаг шүү дээ. Тийм иймэрхүү юм хомнууд олж үзээд чи байд юм байна гэдэг. Тэгээд өөрийгөө хүлээн зөвшөөрж бас авч исэн байхгүй юу. Тэгэхээр тиймэрхүү юмнууд бас болж исэн байх нэ. За бас дараа нэг асуумаар санагдаж байгаа зүйл бол чи түрүү хэлсэн шүү дээ. Комент дээр амар имзэг ханддаг гээл те. Хүмүүстэй ингээд бичээд өөдөөс нь ингэдэг. Нэг юугаар сошиалар нэг асуудал болж исэн шүү дээ. Тий нэг скотч ч үлээ. Тэгээ би яг тэр бичлэгийг үзчихлээ байсан л та. Тэгэхээр тэр бол бас айгүй олон хүмүүс шеэрлээл ингээл хүнийг ер нь бүлээдэл ийм асуудал болж исэн шүү дээ. Тэгэхэд мэдээж чам шиг ийм эмзэг сэтгэл зүйтэй те. Бүр хэцүү хүлээж авна шүү дээ мэдээж. Тэр үед яг юу мэдэрч исэн бэ? За тэгээ тэр одоо 2 жилийн өмнө юм уу? Бас удаагүй шүү дээ. Ер нь бол өөрийгөө ингээ хүмүүс намайг ингээд чи од штэ мад штэ би юу үхсэн би яхаар од эд ингэж амар боддог байж яг нэр тэрэн дээр би од юм байна гэж бодсон. Ийм олон хүн намайг таньдаг байсан мөгөө бүр Америкт очиход хүртэл Америкт идэг монголчууд хүртэл тэрнээс олж ингээд хоорондоос ингээд хэрэлцэн байгаа байхгүй юу? Нэгнийхэн гэрт нэг нь очисон чинь тэр прано скотч гэсэн чинь нөгөөх нь намайг ингээл өмөрөөл те. Тэгээд яг үнэндээ тэр бол надад бас ингээд амар ахиж сошиал дээр юм хийх тийм хүсэл эрмэлзэлгүй ингээд болгоод тэгээ би чи нөгөө бус руу дандаа бурууч ихдэг хүн чинь тухайн үедээ бас л ингээд бус руу бурууч ихээл өөрийгөө нөгөө хүн чинь өмөрнө штэ инстинктээр. Тэгээ яалтчгүй сүүлийн яг 2 жил ер нь тэр явдлаас болоод миний яг энэ гоё
одоо inner voice хэрэг амар гоё идэрлийн аян эхэлсэн. Тэгээд ер нь хамаг өсөлт хамгийн их ингээд өвдөлтөөр ирдэг гэж үг байдаг. Яг тэр бол үнэн. Хамгийн их одоо тэгэж түмэн чамайг хараад байгаа тэр үед хүн өөртөөгөө л байдаг байхгүй. Тийм учраас өөрийгөө одоо нөгөө илүү хайрлж илүү байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг болсон маань тэр явдалтай холбоотой. Бас нөгөө талаараа би амар гоёас тайвширсан. Яагаад тэгэхээр тэр үртэл би нөгөө төгсөн эрэлхийлдэг учраас бүх контент бүх юм маань мэрэгжлийн байх хэрэгтэй гэж хичээнгүүт хүн болгоноос ингээд бас ингээд нэг мундаг бурхан шиг багш шиг ингээд хөндлүүлээд байсандаа би өөрөөс жоох ингээд өөртөө нэг тийм болцсон байсан. Тэнгүүт амар ингээ гоё миний бас сөрөг тал ингээ гараад ирэнгүүт тийштэй би ч гэсэн тийм төгс хүн биш. Би бас юм жоохон эргүү тэнийг юм ингээ гаргасан гэдгээрээ миний дотор тал бас ингээ нэг гоё тайвширсан гэх юм уу. Тэгээд би яг өөрийгөө бас ингээ сүүлийн үед яалтч бас гүний сэтгэл зүй Карл Юнгийн гүний сэтгэл зүйгээс Андо багшийн номнуудыг уншиж сургалтанд нас ингээд суугаад өөртөө амар ажилласан. Сүүлийн 2 жил. Тэгээ энэ дээр нэг хүнийг ингээд дахин би ер нь юмд амар туйлширдаг байхгүй. Тэгээ бас нэг хүнийг хайрлахаараа бүх юмаа зориулцдаг. Тэгээд яг тэрний л одоо нэг жишээ хэлсэн. Одоо ингээд нэг хүнийг би ингээ хайрлуул тэр миний нэр хүнд, миний дараа нь яах надад ерөөсөн хамаагүй байдаг. Яг бүх юм ингээ оолн хийждэг. Тэгээ бага бахаас маань ээж хэлдэг байсан аахгүй. Чи юмд битээ ингээ 100% ингэж итгэж 100% ингэж хүлээл тавьжээ. Тэрнээсээ болж чи дандаа ингээ нөгөө дотроо юм сэтгэл дундуур үлдэн шүү гэж ээж ер нь аль яг хүүхдээ мэдэн штэ. Тэгээ би одоо ч гэсэн тийм ингээд нэг юмд ингээд орхороо ингээд донтож бүр ингээд тэр юмаа дахин шүтдэг, хитрхийг туйлширдаг. Тэгээ тэр яг хандлага маань одоо тэр скотч гэдэг хэрэг дээр харагдаж байгаа байхгүй. Тийм тэнэг юмыг бас те хүн ингээд хийтлээ хүнийг дахин шүтэж хүнийг ингээд одоо хийж ин тэгэхээр тэр бол миний нэг сүйдэртэй тал байсан. Тэгээ тэрийг бас ингээд таниад тэрнийхээ ачаа би одоо өнөөдөр бас илүү тайван, илүү гоё өөртөө юм амар амгалан амьдардаг болсон. Яг одоо дүгнээд ингээ хэлэх юм бол тэр скотчны хэрэг гарах хүртэл би өөрийгөө амар их ядрааж, бусдад таалагдах гэж амьдардаг байсан. Тэр скотчны хэрэгээс хоошо би өөртөө амар амгалан амьдардаг болсон. Тэгээ би бас өөрийгөө тийштэй би төгс биш штэ гэдгээ бас амар хүлээн зөвшөөрдөг болсон. Тэгээ зөндөл ингээ ярих юм бол ингээл зөндөө зөв дүгнээд хэлэхэд өөрийнхөө маш их тийм сүудэртэй талыг олж харсан. Одоо бол тэр одоо хэрэг тохиолдоогүй эсвэл тэрийг ингээ нийтэд задлсан тэр хүн сайхан нэг лайв дээр нэг хүн чи тэр хүүхнээс өшөөгөө авсан уу мас нэг бичсэн байсан аахгүй. Одоо бол бүр ерөөсөө тэр талаар нөө ямар ч хүн намайг миний доор юу скотч юу гэсэн байлаа нэг ингээл тэр бичингүүтэл нь сүүл рүүгээ нөгөө үнэн хайртай шүү болоод дуустдаг. Тэгээ би ерөөсөө тиймэрхүү одоо коммент эмзэлээ болцсон. Хэрэг хүн хулгайчаа бол тийм би хулгайчаа л гэдэг. Одоо тийм төвшөнд 2 жилийн хугацаанд бол очсон байгаа. Тэгээд тэр одоо нэр яг сая нөгөө өөртөө чи ярьж байгаа л амар ойлголоо. Амар го хувийн амьдрал ад чаргалтай болсон. Хоёулаа бас ингээл скотч гэд яриад ангууд зарим мэдгүй хүмүүс яг ямар скотч яриад байгаа юм бол гэж тэгжиж магадгүй те. Тэр үед яг ер нь юу болсон юм бэ? Би бас ерөөсөө ингээл харсан чинь л ингээл тэгсэн чинь энэ чи алдартай хүүхэн байсан байна гэж мэгэл ингээл хүмүүс бөө юм болоо шеэрлэл ингээл. Тэгэл тэг яг Монголын тийм шуудуулаа шуган чи нэг өдөр ингээл намжичдаг штий те. Тэр талаар бас хальт мэдгүй хүмүүст нэг жоохон за ийм юм болсон шүү гэд хоёлаа хэлэх үү. За би ер нь аль нөгөө яг тэр ингээд дэлгэрэнгүй ярахаар би бас нэг ингээд хүний нэр хүндэд хандсан хэрэг болох гээд байгаа байхгүй. Зөвөр ингээд товчлоод ярих юм бол би нөгөө түрүүн хэлсэн шүү дээ фитнесийн тэмцээнд орох гээд би ингээд бэлдэж эхэлсэн гэд тэ. Тэгээ миний намаа тэмцээнд бэлдэжсэн одоо багшигаа нөгөө яг дэмжгээд тэр үед яг энэ corporate тэмцээн болж исэн. Тэгээ яалч тэрэн дээр манай одоо тэр би дэмжиж байгаа багш маань намайг скотчнд хүнсний скотч аваад ирээ гэд маа нэг найзтай бит хоёрыг явуулсан. Тэгээд дараагийн гараа насны өмнө хэрэгтэй байна гэд тэгээ бит хоёр чинь ингээ корпоратаас ингээ ийшээ нархан ямар супермаркет ингээл супермаркетуудаар ороод энэ засны good price center ороод зүгээр л ингээ хүнсний скотч байдаг гэж бодож байгаа байхгүй ингээ дэлгүүр зардаг. Тэгээ үнэхээр ингээ байгаагүй. Тэгээд бит хоёрлоо ингээ залгаад алив яач юу ийч үгээ. Тэгээд ганц нөгөө мэддэг нэг Home Plaza-гийн доор нэг ингээ хүнсний захаас манайхаас зөндөө олон удаа хүнсээ авч исэн. За зах юм чинь яг батны байгааг орсон чинь нөгөө дампуураад бүх лангуунууд ингээ хаагдсан. Зөвхөн нэг ингээ живэмсний лангууныг хийжсэн аахгүй. Тэгээ тэр ихтер очиод
ихчээ би ингээд танд ингээд хүнсний скотч байна уу тэрнээсээ жоох хөгжөөж ингээд хэрэглэсэн гэдсэн чинь тэр байхгүй надад тийм хүнсний скотч байхгүй гэд угаасаа хэрэглээ болцсон юм шиг одоо би өмнө нь жимс зардаг байсан. Тэгвэл би амар хүнсний скотч хэрэглэдэг байсан аахгүй. Тэгээ би тэр үүднээс асуусан тэр их байхгүй. Тэгээ тэр хаваар нь угаасаа ямар ч юм зарж байгаа лангахгүй бүгд татан буугдсан. Тэгээд би бит хоёр за одоо хаанаас олох вэ нөгөө гараа нь болох гээд ингээд яарсан байжсэн чинь тэр яг лангууных нь одоо тэр камерын бичлэг ингээд тарахад харагдаагүй энэ талд нь ингээд энэ татан буугдсан нэг юм лангуун дээр нэг юм хэрэгжилжсэн скотч байсан аахгүй. Тэгээд тэр ихчийн бол скотч биш. Тэгээ бит хоёр яасан гэхээр за хоёулаа энэ скотчийг аваа хэрэгжилжээ буцаага авчираад өгчээ. Уусаа камергүй газар гэж аахгүй бит хоёр бүр камер нь бичигдсэн байгаа баг хэрэг камер буцаж тэр одоо скотчнасаа бол шүүж үзэн гэж бодохгүй шүү дээ. Шүүж үзсэн ч таниад одоо ядаж бичих байх гэж бодож байгаа байхгүй. Тэгээ яг тэр оройн ингээд тэрийг тэр одоо ингээд өөр тэр дараа нь тэгээд уулцсан чинь махны лангууны хичээсэн мэлээ. Мах зардаг ихч. Сүүлээ подкастын ерөнхий вендитгэгч өөрийгөө хайрлая Oxy brand. Сэтгэл санаа тавгүй. Ягаад ч мэдгүй. Хаанаас ч юм гарч ирээд хань олж барыг мэдээдэг. Зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг. Хоббиг минь хүсэл тэмүүлсийг минь хамгийн сайн дэмждэг нэг. Нартай, бороотой, салхитай солонготой бүхий л үед үргэлж дэрэгдэн байдаг. Миний хамгийн татны найз. Тэгээд бид хоёр корпорат руу гүйж очиж хэрэглэжээ нөгөөх нь буцааж өгөхийн хооронд тэр их чинь одоо тэр бичлэгээ одоо тэр махны лангуу байсныг мдээгүй заяа. Тэр үед ингээ хураах лангуу тэр бичлэгээ авахтаа амар муухай ингээ энэ хараа тэр харваас угаасаа хулгаж гэх нэг тийм юм ингээ юу аасан заяа. Тэгсэн тэр бичлэгээ цэцэг бямба гэдэг нэг сошиалар хүүхэн байдаг штэ тэр хүүхэнд өгөөд тэгээ тэр хүүхэнтэй би бас ингээд нэг DM бичлэлцдэг намайг нэг арга хэмжээнд урьж мураад ихчиндөө мөгчиндөө болцсон бас ингээд нэг юм nice харилцаатай байсан чинь би бүр ингээ гайхаад тэр их чинь ингээ тавьсан заяа сошиал дээр тавихтаа энэ хүүхний чи аваа юм уу гэсэн чи хулгаач байсан байна гэж тавьсан. Тэгэл тэр нь ингээл битүү шэрлэгдэл би чи нөгөө нэг амар эмзэг юм болохоор тэр нь бүр ингээл амар эмзэглээд уйлж муулж лаа игээл тэгэл тиймэрхүү юм болж исэн. Тэгээд дараа нь тэгээд тэр скотчны ихчдэр тэр махны лангууны ихчдэр скотч аваачиж өгөөл тэгээд хэрэг явдлаа хийж мэлсэн чинь тэр ихч бол амар сайхан ааштай өөжи тэгээ ингээл хилээл авчираад өчгөөгээ гэхдээ анаа болоос тэгсэн байсан. Тэгээ би бол хувьдаа тэрийг хүмүүс нөгөө яахта хүний зарж исэн бараанаас хулгаалаад гэсэн юм хүмүүст ингээ ойлгуулсан байсан. Тэгээ өөрийгөө ингээ тайлбарлах гэж 1000 хичээх тусмал улмал тэнэг байдалд ороод идэм билээ. Ер нь бол зүгээр тэгээд хаяа тийм ээ би буруу юм хийсэн л гээд ер нь орхисон дээр исэн билээ. Тэгээ ер нь бол тийм зүйл тохиолдсон. Тэгээ би өөрөө багаасаа зурхаанд амар итгэдэг байсан учраас бас хувь тавиланд аягүй итгэдэг. Тийм учраас магадгүй энэ үйл явдал надад бас нэг тийм хичээлээ заах те бас түмэнд гоё антлуулж үзэх тэр миний experience байсан. Гэтэ яалтч тэрэн дээрс ганц санаа завсан би ч бас хүүхдтэй хүн штэ те. Тэгэхэд одоо ингээд намайг ингэж одоо би бас ингээд сошиал зарлахаар зөндөө бүлэнд өртчихсэн. Гэтэ би тэр хүмүүсийг нэр бустай зарлдаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүс ч одоо ээж аауд болсон, хүүхдтэй болсон хүмүүс. Тэрийг маань хүүхдүүд нь үзвэл ээжтэй ямар ихтгэл үнэмшилтэй болох вэ? Хүн тэрийг тэгтээ боддгүй мэлээ. Надаа яг энэ хэрэг дээр бол хамгийн зөрчилтэй байгаа хэсэг бол хүний бичлэгийг дураараа ингэж нэр хүндэд нь халдаж тэр бол одоо хууль байршуулна. Харин тийм тэр л хууль бос байгаа байхгүй тий. Тэрэн дээр одоо жишээ нь тухайн үедээ та хоёр ингээ хоорондоо ярилцаа ингэсэн юм аа гэд ингээд ойлголцчих байсан юмыг тэгж том асуудал үүсгээд нэг хүн рүү бөөнөрөө дайрах шалтгаан болсон юм биш үү? Ер нь бол тийм. Гэтэ яг одоо тэгээд тэр үйл явдлаа бол угаасаа нөгөө нэг миний бас өөрөө маань тэр нэг юм тэнэг үйлдэл байгаа байхгүй юу? Бас би одоо өөрийгөө тэрэн дээр би ямар тэнэг миний дотор ийм хүн байт юм бахтай гэ өөртөөгөө бас айгүй ярьжсэн. Гэхдээ ер нь хинчил ер нь яар цантарсан үедээ бас эргүү тэнэг юм хийх магадaltaй шүү дээ. Одоо ингээл дараа нь хүмүүс айгүйх ингээ гаргалгаа дэвшүүлж байгаа. Яг тэр моментод бол тарих ажиллахгүй тийм л одоо гялс энийг аваад чиргэлүүлдэ буцаага тавчаад ихтэй уучлахгаа мөнгө өргөх чиг гэж бодсон. Тэр үед мөнгө шилжүүлэгч тийм юу утас моцгүй бас явж исэн. Тэр үед бол 100% стол нөгөө тэнэглэл байсан. Тийм.
За хоёлаа буцаад ээжүүдийнхаа сэдв рүү орё гэж бодчих. 3 хүүхэдтэй. Тэ 3 хүүхэд төрүүлнэ гэдэг чинь бас л ээжүүд бидний хувьд нэг хүүхэд төрүүлээл яаж сапирт үлээ тэ тэгэхээр 3 хүүхэд төрүүлнэ гэдэг чинь бол маш том одоо адал явдал гэх юм уу? Баярлалаа. Тэ адал явдал ч тийм ч одоо яг ингээл эхнийх дээр нь тэгэж ми араал хоёр дахь дээр нь ингээл тэгэл энэ гоё одоо journey гэж хэлэх юм уу те энэ талаараа бас гоё дэлгэрэнгүй яриач. Ер нь бол амар байсан. Гэтэ амар нь дараалж төрөх амар байсан. Нөгөө хүмүүс нэг юм үг өгдөө штэ. Нэг хүүхэд өсөж жахаар 2 хүүхэд өсөжцэн амар гэж ярьдаг. Угаасаа тэр үгийг ингээ хүн болгон хэлдэг. Би яг тэрэнд нь бас амар итгэж за нэг мөсөн 2 хүүхэд өсөжчээ гэж бодсон чинь 2 хүүхэд нөгөө зэрэг ойрлохоор хүн нөгөө хаашаа нь явахаа шийднэ гэдэг чинь амар байлаа тий. Тэгээд ер нь бол галзуурхад бол ганц сураг дотоо байсан. Би тэгээ зөндөө олон одоо ингээ одонтой ээжүүд байгаа шүү дээ. Тэгээ би тэр ээжүүдийг бол үнэхээр шүтсэн. Яаж энэ дундаас өөрийгөө ингэж авч гарч ирээд те юу ч болоогүй юм шиг дийл өмсөд ингээ гоё ямар ч илүүдэлж ингүү гоё ээжүүдийг хараад үнэхээр шүтдэг. Тэгээ миний хувьд бол 3 хүүгээ төрүүлэхдээ гуруулан дээр нэг юм миний ертөнцийг харах үзэл ингээ өөрчлөгдөд байгаа юм шиг санагдсан. За эхнийхээ хүүдээр бол яг тэр үед 19 20-той байх үедээ single mom байсан. Тэгээ тэр үед бол үнэхээр би миний одоо бүх юм яг юм яхаас ч буцахгүй байсан үе дээрээ байгаа. Гэхдээ хүүгээ төрүүлсэндээ бол хизээж харамсдаггүй. Хэдий single mom гэдэг одоо нэртэйгээр эн чинь ингээ явж байгаа ч гэсэн тэрний цаана хүү маань байсан учраас магадгүй би ингээ нэг one night хийх залуучуудаас нэг юм арай үн цэнтэй яваад исэн байх гэж бас боддог. Тэгээд түрүүн бас нөгөө нэвтрүүлэг эхлэх өмнө хэлсэн шүү дээ. Яаж ингээ нэг юм тоош. Тэр магадгүй миний хүүтэй холбоотой. Нөгөө хариуцлага хүлээхээр хүн өмнө нь бол за би энэ ажилд дургууг хайчдаг байсан бол нөгөө хариуцлага хүлээгээ single mom болоод ирэхээр хүн одоо тухайн зүйлийг хийдэг л байгаа байхгүй хэцүү байсан ч гэсэн. Тэгээд анхаас ингээд йогийн багш болоод эхэлж байхад айгүй ингээ бүүлгээд анханасаа 10 жилийн өмнөөс өвчтдөг байсан. Тэгээд тэр үед нөгөө хүүхдээ харж л хүн чинь нөгөө за би энийг хийх ёстой. Хүмүүс намайг бие үнэлэгч одоо яагаар нь дуудаж байхад ч гэсэн эн чинь хүүгийн маань хоолны мөнгийг олж өгж байгаа ажил учраас би энийгээ хийх ёстой гэж айгүйх тэгж тэмцдэг байсан. Тэгэхээр эхний маань хүү намаа яг бусдын төлөө өөрийгөө ингэ зориулж сургасан. За хоёр дахь хүү дээр бол яалтч нөгөө ковид гэдэг зүйл байсан. Тэгээ яг ингээд одоо ковидын дараа нөгөө ингээд хүндрээд хатгаа олж исэн үе шүү дээ. Яг тэр үе дээр нь төрөөд нера биен дээр ингээд хатгаа олоод яг миний сүнс ингээд гараад яг буцаж орж исэн. Тэгээ тэр үед бол надад амьдрал ингээд үхэл гэдэг зүйлийг яг мэдрүүлсэн юм шиг санагддаг. Тэгээ ковидаас болоод хүү маань одоо бас ингээд тэр ковидын үеийн вакцины тусал бол хүнд амар гаж нөлөөтэй. Одоо ер нь ингээд хүмүүс гинт үхээд байгаа ч угаасаа тэр ковидын вакцинтай холбоотой шүү дээ. Бөглөрч үхээд байгаа чинь цусны нутаграад. Тэгээ тухайн үед бас би ингээд дөнгөж төрсний дараа нера биен дээр ингээд яг үхэхийн одоо наан цаанд байсан учраас айсандаа нэг аягүй хүчтэй тосол хийгээд хүү маань одоо бүх юмны харшилтай дахиад нэмэх буурцаг одоо самар гэл бүх юмны харшилтай учраас айгүй хэцүү байдаг. Гэхдээ ээжээр нь хоёулаа харшилгүй. Гэхдээ ковидын тэр вакцин, ковидын тэр туслаас болоод хүүхэд тийм харшилтай болж төрж байгаа. Маш олон хүүхдүүд. За тэгээд 3 дахь хүү дээрээ бол би өстой жинхэнэ одоо нэг ертөнцийн 90 барааны үзэн тэрэн дээр бол ялч саяны тэр скотч нэр бас ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр яг бүх хүн таалагдах боломжгүй байна. Энэ дундаас би яг өөртөө хайртай байх хэрэгтэй байна. Өөрийгөө би хамгаалах хэрэгтэй байна гэдэг тэр зүйлийг сургасан юм уу гэж боддог. Тэгээ би нөгөө түрүүн хэлсэн хувь тавиланд итгэдэг. Тэгээ эмэгтэй хүн бол өөрийн гэсэн нөгөө хувь тавилангийн замгүй төрдөг. Тийм учраас эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх тоолондоо эмэгтэй хүний ингээ амьдралынх нь хувь тавилангийн ингээ зам өөрчлөгддөг юм шиг надад яг санагддаг. Тэгээд магадгүй ингээ өнөөдрийн үзэл бодол суухын тулд 3 хүү маань би яг тэгж боддог байхгүй. Бид нар ингээ хүүхдээ хүмүүжүүлнэ гэж ярьдаг штеп. Яг үүндээ хүүхдийг хүмүүжүүлэх хүүхдүүд бид нарыг хүмүүжүүлдэг. Тий, яг тэгдэж шүү. Би бол бас тэгэл анх ээж болоод хоол хийж сурж байгаа бүх юмыг зэрэг амжуулж сурж байгаа. Тэгэл би чинь бас айлын ганц өхөн болохоор ажилгүй тавч байлаа шүү дээ. Бүх төрөлтүүд хэвэн явагдсан уу? Яг төрөлтийн процесс бас эвгүй шүү те. Хаа очиж нөгөө ташаа томтой учраас бас йог хийдэг байсан тулдаа юм уу? Төрөлт бол
айгуу сайхан явагддаг, ямар ч урагдталгүй өөрөөрөө төрдөг. Тэгээ кесараар төрж байгаа ээжүүд чинь бүр амар юм билээ. Дараа нөгөө кесараар төрсөн үү? Үгүй би өөрөөрөө төрсөн. Яг нөгөө савны агшилт амар идэв штэ. Тэрэн дээр нэмээ ойдлын өвдөө бас ээжүүд бол мундаг юм билээ. Би бол төрөлт бол тийм хүнд байдаггүй. Тэгээд нөгөө дунших өвдөлтийг бол дотроо өөртөө аюу ярилцаа. Энэ бол нөгөө хорвогийн зам ёсны өвдөлч үү? Энийг одоо хин нэг намааг ингээд зам ёсноос гажууд тулж өвдөөгүй. Энэ бол хорвогийн зам шүү ариун заяа гэж өөртөө амар ярьж байгаа юм мэд төрсэн байдаг. Үгүй ариун заяа гэд нэрийг хэлсэн чинь нэр яагаад амарсан бэ? Тэр бол нөгөө уран холбоогчтой холбоотой гэхгүй нөгөө Галагийн яг ану ихч намаа 10 жил таахад би Галагийн ану ихчийг амар шүтдэг байсан байхгүй юу. Тэгээд ану гэдэг нэр нь гоё санагдаа би өөрийгөө найзуудтай намаа ану гэж дуудаараа гэд. Тэгээд тухайн үед 10 жил нөгөө манай ангийн дарга хүү намайг хөөе про охин гэдэг тэр үед нэг юм про гэдэг үг тэр жил нэг тренд болж исэн юм шиг. Тэгээд фэйсбүүкээ про ану гэж нэгээд тэгээд тэрүүгээр явцсан. Жирэмсэн байх хугацаанд одоо гидс ингээд ийм том болоо. Тэгээд төрсний дараа ингээд нэг юм үлдчихсэн шүү дээ. Би одоо бас яг төржсэнээ санаж л та ингээд төрөөл ингээд гидс жижигэн болчих юм байх гэсэн чинь байгаад идэв те ингээд нэг юм бондоо. 5 сартаа жирэмсэн үе шиг. Тийм байгаад идэг. Тэгэхээр тэр гидсийг агшаахад яад юм бэлээ. Би бол ерөөсөө тийм нүгний ингэж боодог моодог юм хийгээгүй шүү дээ. Нөгөө баадаг нэгэл тэгэлээд нь шүү дээ. Ээж имэнэр те. Тийм юм ерөөсөө хийгээгүй. Чиний үед бол ингээд гайгүй чадчихна. Мэдээж яг хийдэг хүн болохоор тий ондоо байгаах. Тэрэн дээр ээжүүдтэй юу зөвлөх вэ? Ер нь бол би яг төрсний дараа 9 сард гэхэр чин 2 сард төрөө 7 сар болцсон байхад одоо хүртэл тэр давстай цэвэрлэгийн хаа бичлэгийг онлайн ангидаа оруулдаг. Яг жирэмсэн хүн шиг гидтэй байдаг байсан. Тэгээ угаасаа тэр гидс чинь буцаж агшихын тулд цаг хугацаа хэрэгтэй. Тэгээ энэ дотор чинь дагаад бидний сав бүх юм нэг агших хугацаа байгаа шүү дээ. Тэгээ тэрэн дээр нэмээд би зүгээр хувьдаа ингэж бааддаг. Жирэмсэн багтаа нөгөө бид нар чинь нөгөө гизээ татаж болохгүй шүү дээ нөгөө хүүхдээ юу. Тэгээ жирэмсэн багтаа ингээ нөгөө гизээ татах рефлексаа мартаад ерөнхийдөө ингээ нэг юм дүлч нэг юм одоо ч гэсэн би бас үе тэр рефлексээр ингээ гизээ дүлээд байдаг байхгүй юу. Тэгээд жирэмсэн баг хугацаанд ер нь тийм рефлекс суугаад тэгээд төрсний дараа гизээ татна гэдэг тийм нэг юм юмаа мартчихтэй юм шиг байгаа. Тэгээд нөгөө тэр чигтээ нөгөө төрсний дараа ингээ хүүхдээ бүүгэлэхдээ ингээ ташаан дээрээ бид нартэй ингээд бүүгэлэхийн тулд урагшаагаа ингээ төрж байгаа штэ давсгаа. Би айгүй тэгдэг байсан. Тэгээ ингээ харангууд гиз татах гэдэг рефлексаа мартчихдаг. Тэгээд юу гэж хэлмээр юм гэхээр ээжүүд маань бүгдээрээ төрсэн байгаа баадганж болно. Гэхдээ хамгийн чухал юм гизээ ингээд татах энэ нэг юм кор булчингаа чангалах гэдэг энэ рефлексийг өөртөө суулгах хэрэгтэй. Тэгээд тэрийг яаж суулгах вэ гэхээр өдрийн турш нөгөө мартаад ингээд хайцсан байдаг шүү дээ. Санах тоолондоо л ер нь ингээд гизээ ингээд татаад байх хэрэгтэй. Тэгээд одоо юм хөгжсөн учраас хэвлэлийн дасгал хийж болж гин, пилатес хийж болж гин, тэ йога хийж болж энэ яг нэг энэ корыг ингэж гоё сойж мэдэрсэн тийм рефлекс би бол яг тэр нэг постурны рефлекс гэж бодоод байгаа байхгүй төрсний дараа. За тэгээд тэр гидс агших бол өөрөө цаг хугацааны асуудал. Энэ дээр нэмэгдээд яг йог хийхээр ингээд уруу харсан байрлал айгүй хийдэж штэ. Уруу харах болгонд давсаг сойгдоод тэгээд гидс ингэж доороосоо татагддаг байхгүй. Одоо ингээд вакуум байна, даун давг байна. Ингээд уруу харсан. Одоо бид нар чинь ингээд бие газрын татах хүчний дагуу ингээд авч явдаг штэ. Тэгэхээр ингээд бүх юм доошоо унжиж байгаа штэ. Тэгэхээр нөгөө йог хийж хүн илүү гоё залуу байгаад, эрүүл байгаад идэх шалтгаан нөгөө ингээд нэг циркчин шиг нөгөө ийм поз хийхээр дагаад бидний бүх юм ингээд эсрэг тийшээгээ татагдчих байдаг. Тэгээ би бол тэрэн дээр даун дог хийхэд шууд ингээд давсаг татардаг. Йога хийж явахдаа татдаг. Дээрээс нь өдрийн туршаас энэ гизэг гоё татах, вакуумжих тийм рефлексийг суулгаасай л гэж би бол ээжүүдтэй зөвлөнө. За тэгээ кесараар төрсэн ээжүүд маань өөрсдөө бас ингээд хайчдаг. За одоо би ингээд нэгэнт өнгөрсөн гэд. Тэгтээ бас боломж байдаг, гэрэл байдаг. Тэгээд үнэхээр энэ ойдол хэдий мэдээ алдсан ч гэсэн эргээд тасгал хийхээр час гэж өвдөж байгаа буцаа мэдээ орчдөг байхгүй юу? Тэгтээ мэдээж өөрөөрөө төрсэн оюутлгүй хүнийг бодвол илүү удаан хэвийн байдалтай орно. Тэгтээ нөгөө зүтгэл байх юм бол угаасаа хүн ингээд сайжирдаг. Тэгээ би намайг шавнармаач мэдж байгаа төрсний дараа би ингээл хөөхөө ухандаал ингээл тасгалаа яг л хөрс баасна гоёжаал ингээл амьсгаадал би ингээл миний угаасаа бүх юм нээлттэй ингээд байсан. Тэгэл
амьсгаатай л 108 өргөөлэн, дэглэн барайлан, хагас мацаг барайлан төрсний дараа миний чи ерөөс 83-аас буудаггүй байсан. Тэгж жаад яг ой хүрээд өхнөөс гаргаа сарын тэмдэг жигдрээд ирэнгүүт ингээд цөм 5 кг-аар ингээд буугаад гинт ингээд турцсан. Тэгэнгүүт хүмүүс намайг яаж турсан бэ гэж. Тэр чинь нөгөө 83 кг-аас жим маань буухгүй ч ийсэн би ингээд нэг юм түнтэгнээл нэг юм бүдүүн баавгаа шиг ингээд өөртөө амар ихтгэлтэй хүүхаа гэж тасгалаа хийж байгаа. Тэр нөгөө миний хичээл зүтгэл ингээд хожим нь ингээд гарчиж байгаа байхгүй. Тэгэхээр угаас нэг үннээр явбал өхөр тэрээр туулаа гүйцэн гэдэг шиг та өнөөдөр өөрийнхөө биед тасгал хөдөлгөөн хийгээд булчингаа ажилуулад та өнөөдөр үнэхээр цэвэр хооллоо өөрийгөө хайрлж ирүүл хооллож л байгаа бол цаг хугацааны ирэхээр ингээд айгүй хурдан хэвийн байдалтай ордог. Хэрэг тгээгүй би ингээл сүйтэй цагаа угаал баарцгаа идэл те тэгээл ингээл замраагүй идэл явж исэн бол ой хурсанч 2 ой хурсанч 3 ой хурсанч тэгээл тэрүүгээрээ л байж байна. Тэгэхээр нэг юм хичээл зүтгэл нэг юм автит гэх юм өөрийн тэр дотоод нэг юм хичээл зүтгэлтэй хүмүүс эдэн штэ нэг амар гоё ингээл өөрийгөө гоё байлгах гэж хичээдэг. Тийм одоо нэг юм эрэлхийлэл гэх юм уу би одоо яг тэрийг үгээр илэрхийлж мэдэхгүй байна. Тийм зүйл амар чухал юм шиг. Тийм юм а битгий алдаарай тий. Урам зоргоо битгий алдаарай. Тэгээд жирэмсэн багтаал хэвээс орчиж байгаа байхгүй юу? Жирэмсэн багтаал гизээ урагшаа дүүлж яваас орчиж байгаа байхгүй. Би одоо ч гэсэн тийм. Тэгээд тэр постураа гоё ингээд өдрийн турш тасгалыг 1 цаг хийдэг бол 24 цагийн за 8 цагт нь унтлаа гэж бодоход ядаж нэг 12 цагт нь постурнда байгаа штэ хүн. Тэгэхээр өдөр тутмын ингээд постурнда нуруугаа зих байлгах гизээ татах одоо нөгөө зүв байлгахад 1 цаг хийж байгаа тэр тасгалаас илүү 10 цагийн бие авч явж байгаа тэр постур хүний галбирт нөлөөлдөг. Тэгээ сая харин бодсон чи нэрээ тэгдэг юм байна л да нөгөө гизэн дотор хүүхэд байгаа. Тэгээ хүүхэдтэй амар хайртай байгаа шүү дээ. Тэр гизээ чангалчих юм бол өвдөгч юм шиг тий. Тэгээ яаж яхад одоо сүүлийн үед чи айгүй их нөгөө нэг гизэн ингэ чангараад идэх чи үүдгэлээ. Тооноос. Тий тооноос өгнө гэл ингээл айгаал тэнгуү зүгээр хамаг байдгаар ингээд сулалцдаг юм байна л да. Тэгээ дээрэс нь бас одоо төрсний дараа буцаад бид нар чинь туран буцаад сайхан болно. Гизээ гаргаж явах үе ирнэ. Тэгсэн чинь ядарсан байдаг. Тэр ядралт бас айгүй хэцүү идэв штэ. Чи ядралттай юу? Айгүй юу? Язралттай. Одоо ямар тайлтай нь штэ тий. Ер нь бол доогоор айгүй язралттай. Тэгээд нэг одооны уг нь бол ээж нар ч айгүй язралтын тас түрхээд байгаа штэ. Тэгтээ түрхсэн ч язардаг. Би бол түрхээл язарсан. Тэр нь болохоор нөө арьсны тэр сун чагших чадвар зарим нь айгүй хатуу арьстай, зарим нь айгүй зөөлөн арьстай байдаг юм шиг байгаа. Тэгээ язралтаасаа болж амар сэтгэлээр ундаг байсан. Ингээ мөөм нар шиг язраал, гидис ингэж язраал, гуй ингэж язраал, өвцөг ингээ язарчдаг штэ. Тэгээд тухайн үед нөгөө язрал шин дээрээ улаан байдаг байхгүй юу? Улаан тий? Санжин нэг юм улаан бор идэг тий. Тэгээд үлдчихэн гэж боддог. Одоо би ингээ өөрийгөө харахаар язралт ингээд цагаан болчдөг штеп. Цагаан болчоор мэддэгтэн гайгүй идэг байхгүй юу? Бид нар ч одоо байнга ингээд далайн ирэг дээр ингээд бие шараад юм бор арьстай байх юм бол язралт цагаан мэддэгтэн. Бид нар ч болохоор ингээ хувцас өмсдөг юм хүйтэн сэрүүний уйлрал амьдэрдэг учраас бид нар одоо баг би ч бордоо ороод байгаа штеп. Ер нь надаас хүмүүс чинь цагаан байдаг. Тэгэхээр нөгөө язралт чинь явандаа цагаан болчоор цагаан арьстай чинь нэг тийм контраст үүсэхгүй. Гэхдээ бол яалтчгүй нөгөө төрсөн хүн төрөөгүй хүн хоёрын хооронд нэг юм арьсны сул чангаа ер нь зөрөө байгаа штэ ингээд униралдаад ингээд өрчичдэг. Тэр тэрэн дээр л одоо хүний яг нөгөө юу байхгүй юу. Тэрэндээ амар фокуслаад өөртөө итгэлгүй байвал одоо хүний анхаарлыг хүн ингээд өөгөө илчгэр хүн тэрийг ингээд анзаардаг штэ. Тэрийгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд түрүү нөгөө хэлсэн шиг өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрчөөр хүн ч бас таны тэр гоё ийм эрэг чөлөөтэй өөртөө итгэлтэй байгаагаар чинь нөхрийн чинь харьцаа үртэл тэрэнд чинь яг фокуслахгүй. Би бол тэгж боддог. Би болохоор бас ядраагүй. Тэгээд хамгийн их төрчихсэн юм сүүлний тос. Сүүлийн тос айгүй сайн юм шиг санагдчих. Би тэгтээ бүр яг гиз томрохоос өмнө төрхөж эхэлсэн л дээ. Бүр дөнгөж 2 сар мартай байхаас нь ингээл төрхөөл орой болгон төрхтэй байсан. Тэгсэр юм байгаад ямар ч сан гайгүй шүү. Тэгэхээр ямар ч үсэн яач ч магадгүй гэж бодоод тий төрхөг байснаас төрсөн дээр шүү дээ мэдээж ирэг. Тэгэхээр сайн тослох стил юм шиг байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Soul Lab-тай хамт байгаад баярлалаа. Манай контентын ерөнхий вэндтгэгч Хайраа Ругаан Өвлав. Хайраа Ругаан Өвлав. За. Дарж. Тий. Ингээд харин тий. За тий за. Ер нь хэдэн минут болж байна? Энэ одоо
Би бас дээр ингээд нэмгэн төрөлтэй ирээд хөл бүр хөдөлгөө байлаа сүултээ бүр. За тэгэхээр ама маань бас саяхан health coach-оор төгсөөд сертификат авсан гэдээ ярьжсэнтэй. Энэ талаараа бас яриач health coach-ийн зүгээс хүмүүст бас зөвлөгөөнүүд бас байгаа ах гэж бодож байна. Health coach-оор яг төгсөж байхдаа өөрийгөө ихлэ коучилсан. Тэгээд нөгөө сүүлийн eating disorder эдгээхдээ би яг өөрийгөө хөндлөнгөөс 2 ухамсараа хувааж агаад яг коучилсан. Тэгээд би ихлэ коуч гэдэг нэг одоохондоо монголчуудад зарим нь ингээд жоохон муу нэртэй байгаад байдаг шүү дээ. Гэхдээ одоо яг коуч гэдэг нь хүний яг лайфстайл дээр ирээдүрөө хандсан зүйл байхгүй юу? Тэгэнгүүт эмч гэхээр тэр хүний өнгөрсөн дээр үүссэн тэр өвчин дээр ажиллаж байгаа эм одоо бичиж өгч байгаа. Тэгэхээр одоо орчин цагт болохоор эмчнэр дандаа коуч нартайгаа ингэж хамтарч ажилладаг болсон. Тэгэхээр одоо нэг өвчтөн байлаа гэж бодоход эмч тэр хүний шинжилгээнүүдийг харж агаад тохирох эмийг нь бичиж өгөөд коуч руугаа явуулдаг. Коуч нь тэр хүний одоо тэр эрүүл мэндийн онцлог дээр нь тохирсон амьдралын хэв маягаар маягийг нь зааж өгдөг гэх юм уу. Бас нэг одоо сүүлийн үед хамгийн их дутагдаад байгаа юм хүмүүс айгүйх мэдээлэлтэй болцсон. Тэгэхээр одоо чинь сахар муу, гурил муу гэхэд хүн болгол мэдж байгаа. Гэхдээ үйлдэл ерөөсөө хийдэггүй байхгүй юу. Одоо ингээ өөртөө бид нэр ажиглангууд зөндөө мэдээлэл ингээл хадгалаа л хийдэг хэрнээсээ тэрийг нөгөө үйлдэл хийх нь маш чухал. Тэгэхээр нөгөө хүнд мэдээлэл өгөхөөсөө илүү тэр хүнийг үйлдэл хийхин тулд өөрөөр нь одоо ухамсарлуулад өөрөөр нь тэрийг амлалт өгүүл тэгээ яг тэр үйлдэлийн хийснийхэн дараа нь яг жоох үгс сурж байгаа юм шиг те та энэ 7 хоног ямар үйлдэл хийсэн бэ гэд тэрүүгээр нь яг нөө бодит үйлдэлийн урамшуулад явдаг. Тэгэхээр миний бодлоор health coach бол бас зайлшгүй айгуу чухал. Коучтэй байж ич хүн яг ингээд өөртөө үнэн байдаг. Тэгэхгүй бол хүн өөрийгөө нэг хуураад байдаг байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгээ бас сая health coach-оор төгсөж байхдаа нэг ингээд амар чухал ойлгосон юм нь би өмнө нь зөвхөн ингээд хоол тасгал гэж боддог байсан аахгүй. Тэгэнгүүт хүний эрүүл амьдрал гэдэг нь бүр амьдралын 12 ингээд хүчин зүйлд хүн одоо аль болох баланстай амьдрах гинэ. Жишээ нь хүн 1000 эрүүл хооллоо тавган дээр брокколи тавьж идээд өдөр болгон дасгал хийдэг чсэн тэр хүн мөнгө санхүүгийн асуудалтай байхад тэр хүн одоо тэр мөнгнөөсөө болж шаналаад өвдөн гэсэн үг байгаа байхгүй юу. За тэгэнгүүт тэр хүн 1000 эрүүл хааллаад өнөөдөр жинд яваад идэг хосын одоо харилцаа relationship нь ингээд эрүүл бус токсик байх юм бол тэр чинь нөгөө сэтгэл зүйн эрүүл биш тэрнээсээ болоод одоо биен дээр нь нөгөө хор тавдар янз бүрийн өвчнүүд ингэхгүй гинт гарч ирээд байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө эрүүл мэнд гэдэг зүйлийг ер нь томоор нь хүн авч үзэх хэрэгтэй юм лээ. Яг үнэндээ хүн яагаад өнөөдөр ингээд жанк хоол идээд яваад байна вэ гэхээр тэр хүний амьдралынхаа нэг 12 тэр тойрог ингээ хуваацсан байгаа. Тэрэн дээр нь болохоор мөнгө санхүү, карьер, тэгээд хосын харилцаа, тэгээ одоо өөртөө юу илээ би мартчихэж. Тэгээд тэр болгондоо хүн аль нэг тал дээр нь хитрхи ингээ балансгүй байгаа учраас тэрнээсээ болоод хүний нөгөө сэтгэл зүйнээсээ болж хитрхи нэг юм донтож идээд идэм байлээ. Идэх ч юм уу, хийх ч юм уу, хорт зуршил. Тэгэхээр миний бодлоор за хүн эрүүл амьдрын гэдэг нь заавал төгс хоолны дэглэм барих биш юм байна гэдгийг бол ойлгож авсан. Тэгээ надад хамгийн их тусалсан зүйл бол хүнд ингээд яг одоо дэлхийн экспертүүд эрүүл амьдрал зориулсан ийм 7 алхмыг хэлж өгсөн байсан. Тэр 7 алхмыг бас өнөөдрийн маань нэвтрүүлгийг энэ хүртэл үзсэн хүмүүстээс хэлж өгье гэж бодлоо. Эхлэв. За эхлэе. За хамгийн түрүүнд одоо эрүүл мэнд гэдэг зүйл бол ингээд очих хэвээр цэг биш гэж байгаа байхгүй. Энэ бол аялал. Өнөөдөр нэг 48 гэдэг килограмм руу 58 гэдэг килограмм руу очих бидний зорилго биш байгаа байхгүй. Энэ бол бүхэл бүтэн аялал, үйл явц яг эдгэр шиг. Тэгэхээр эрүүл хоолн гэдэг нь өнөөдөр дандаа эрүүл хоол идээд байгаа хүн эрүүл биш байхгүй юу? Тэр хүн хаяа KFC идэж олон тий. Хаяа тэр хүн ингээд чипс идэж болно, хаяа торт идэж болно шүү дээ. Тэгэхээр яг тэр одоо тэнцвэр баланс буюу одоо crowding out гэж яриад байгаа. Аль болох муу зуршлыг сайн зуршлаараа шахаж багасгахыг л одоо эрүүл амьдрал гэж хэлээд байгаа юм лээ. Тэрнээс ч бид нар нөгөө нэг яг над чиг тэ төгсгийг эрэлхийлэл 100% эрүүл хооллол тэрэн дунд нэг шоколад орж ирэнгүүт өө би алдчихлаа гэж
одоо бодох бол буруу. Та 80% нь 70% нь хэрэг өөрийгөө 7 хоногийн 3 өдөр та эрүүл хаалцсан бол тэгэл таны амьдралын юм аяг эрүүл ахгүй. Тэр бас намайг ингээд гоё юм тайван болгосон. Тийм Монгол зүүрд зүгээр хэлэх юм бол нөгөө сайн муу нийлжээд сав дүүрдэг гэдэг штэ тий. За тэгээд яг тэр 7 дадлыг бас хэлж өгье. Нэгдүгээр дол нөгөө nourish буюу өөрийгөө тижээх гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зөвхөн тавхтай хоол биш. Тавхтай хоолноос гадна түрүү хэлсэн харилцаа, хосын харилцаа, нийгмийн харилцаа. Хүн чинь нөгөө угаасаа нийгмийн амьтан учраас нийгмээс ингээ гадуурхагтахаараа тэрийг хүсэхгүй бусдад таалагдах гэж people pleasing болж амьдраад байгаа байхгүй. Тэгэхээр нийгмийн харилцаа, тэр карьер, тэр олж байгаа мөнгө, тэр өөртөө зарцуулж байгаа self care, тэр болгонууд маань тэнцвэртэй байж иж тэр бас хоол. Одоо ер нь бол ингээд тавхтай хоол идэхээсээ илүү хүн юугаар хооллож ийн гэхээр медиагаар хооллож байгаа штэ. Сошиал медиагаар. Гэтэ junk food гэж ярьдаг байсан мал одоо junk media болчиход байна гэсэн. Тэгэхээр бид нэр тархилуугаа яг хогийн сав шиг би саяхан нэг ном уншсан аахгүй. Одоо яг дэлхийд дахин тренд болж байгаа. Тэрэн дээр ингэж хэлдэг яг монголоор орчуулад ChatGPT-гээр орчуулад би бас ингээд шавнартай уншиж өгдөг. Чи бусдын сэтгэл хөдлөлийг одоо чи бусдын зовлон сонсож бусдын сэтгэл хөдлөлийг өөртөө шингээдэг хогийн сав гэсэн байсан аахгүй. Яг тэрэн шиг бидний тарих одоо яг үндэ хогийн сав болчиход байгаа шүү дээ. Junk media-гаар ингээд бөмбөгдөж гин. Энэ бол хоол, nourish, тижэл. Тэгээд дээрэс нь маш их гэрэл иддэг болцсон байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө байгалийн бус цэнгэл гэрэл идж байгаа шүү дээ бид нар. Тэгэхээр энэ их гэрэлний хэрэглээ, медианы хэрэглээ бол бас өөрийгөө тижээж байгаа хоолхгүй. Тэгээ дээрэс нь бас өнөөдөр өөртөө одоо ер нь төрсний дараах ээжүүд бид нар ингээд нэг юм биш байгаад идэг штэ. Нэг юм аз жаргалтай байх гэ. Тэр нөгөө self care дутагдсан. Яг ингээд нөхөртөө үлдээгээд хумсаа янзлуулаад гарах тэр 2 цагт хүн харуул ингээд шал хэрэггүй юм хийж байгаа юм боловч тэр хүн яг өөртөө хувийн цаг өгөөдөд байна л гэсэн үг шүү дээ. Тэр нөгөө хэрэгцээ тэр чинь бас хүн шүү дээ бид нэр те 24/7 ингээд хүүхдтэйгээ хамт ахаар биднэрт хэцүү байж. Тэгэхээр тэр нөгөө амьдралын бас ингээд олон хүчин зүйлүүдтэй гоё ингээд баланстай байлгах нь нэгт өөрийгөө тижээх юм аа. Хоёр тал тэр тавхтай хоол орж байгаа. Тэгэхээр анхдагч хоол нь тэр саяны ингээд хэлсэн амьдралын тэр карьер, мөнгө санхүү тэр бүх юм. Хоёр дахь хоол нь тавхтай хоол. Тэр бүр ингээд надад миний толгоороо бүр ингээд янк гэж орсон. За тэгээ тавхтай хоолн дээр бол ингээд хүмүүс энийг амар асуудалтай болгож яриад байдаг штэ. Ерөөсөө аль болох процесс бага оролцсон зүйлийг л тавган дээрээ тавихад тэр эрүүл хоол гэж байгаа байхгүй. Жишээ нь бид нар grocery орлоо, махан авлаа, ногоогоо авлаа, гэртээ хайрлын тавган дээр ингээд хоолоо хийгээд идэхэд тэр эрүүл хоол. Аль болох боловсруулсан хүнсийг бага тавиад яг өөрийнхөө гараар түүхийн эд материалаар нь аваад хийж байгаа тэр зүйлийг одоо тавган дээрээ түлхүү тавих дээр болоо. Тэгээ эцсийн дүндээ хүн тамхи татчихжээ. Одоо чинь ингэж байгаа штэ жирэмсэн ээжийг байлаа гэхэд үнэхээр чи стресстэй дэвэл сайхан нэг пив уучих гэж байгаа штэ. Эсвэл нэг глас вайн уучих. Үнэхээр стресстэй дэвэл ганц тамхи татчих гэж байгаа штэ. Би бол яг төрснийхаа дараа ингэж тамхинаас ингэж жирэмсэн махтаа гарчаад төрснийхаа дараа буцаж ордог тийм төрлийн юм баггүй юу? Тэр чи стресстэй дээ штэ. Тэгэхээр одоо тэр нөгөө хүн болгонд сүйдэртэй тал байгаа, хүн болгонд бусдад харуулаагүй муу зуршлууд байгаа. Тэгвэл тэрэндээ өөрийгөө бид нэр гимшгэх биш, одоо гимшиж амьдарч бусдаас нуух биш, эрүүл зүйлээ л одоо түлхүү хийгээд ахаар аяанда тэр хорц зуршлуу шахагдаж гарна. Энэ бол ерөөсө цорын ганц арга гинэ эрүүл амьдрах. Бид нар чи амар ингээл юм ингээд болгоод байдаг штэ, тийм биш. Тэгээд энэ бол би яг өөр дээрээ хэрэгжүүлээд тэгээд сахарнд би бол нэг онцсон хүн байхгүй юу, багаасаа угаасаа тийм байсан. Тэнгүүд одоо өсгөөрөө илүү уурга ингээд аваад тахаар сүултээ би нөгөө эдэндээ гэж авсан ингээд нэг юм шоколадны юм өрлөн дотроо нэг самартай нэг япон өрлөө идэв штэ. Тэрийг би ингээ өөртөө идэх гэж аваад цүнхэн дотор бүр ингээ бараг сар болж байгаа байхгүй нөгөө эрүүл хоолоо төрүүлээд идчихлээр тэр нөгөө сахарын снакаа идэх зав гарахгүй, зай гарахгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол хамгийн зөв арга нь crowding out буюу монголоор энэ бол шахаж гаргах. Эрүүл үйлдэлүүдэд түлхүү хийх юм бол тэр тамхи татах цаг багасна гэсэн үг. Ер нь бол би өөрөө нөгөө бас тамхины асуудалтай байсан учраас энийг яриад байгаа.
За тэгээ хоёрдугаар степ бол хайдрат буюу чийгшүүлэх. Тэгээ ус уухыг бол хүмүүс угаасаа мартчихдаг шүү дээ. Кофе л угаад байгаа тий. Кофе бол өөрөө rehydrate буюу хүнийг усгүйжүүлж идэг. Тэгэхээр хэрвээ та ингээд нэг аяг кофе уусан бол 2 аяг ус уугаарай гэж байгаа байхгүй нөгөө. Тэр кофеныхоо хорыг тайлна гэх юм уу. Тэгээ өнөөдөр яг үнэндээ хоолноос илүү чухал нь ус шүү дээ. Тэгэхээр өөрийгөө хангалттай чийгшүүлэх. Тэгээ ус ихээр зөвхөн хар ус ингээ өдөржин уугаа явахыг бас хэлэхгүй л дээ. Ер нь бол одоо хэрэм ууж болж гин, сайхан ногоон цай, эсвэл хар цай ууж болж гин. Зүгээр юм гой услаг жимс эзэн ч тэр чинь өөрийгөө чийгшүүлж байгаа гэсэн үг. Тэгээ 3 дахь алхам бол rest буюу одоо зөвхөн одоо унтах гэж орчуулахар чинь бас биш болчиход байгаа байхгүй амралт. Энэ бол надаас маш их дутагдчихжээ. Ээжүүд бид нар чинь ингээд дараалж төрөөд өөрийгөө харсан чинь 3 жил шүн бүтэн ойргүй байхаар чинь би галзуугийн имлэг рүү очилгүй яа тийм үстэй. Бид нэр тэгэнгүүт угаасаа нөгөө амралт дутагдаад идэм байлээ. Тэгээд амралт дутагдаад байгаа учраас тэрийг хоолоор нөхөж идээд идэг. Тэгэхээр зүгээр ингээд сайхан амарчхад бидний ингээ бүх юм гой баланслагдж байгаа. Тэгэхээр өөрийгөө ер нь бол амраах хэрэгтэй. Тэгээ энэ бол нөгөө 7 дадлын маань 3 дугаарт орж байгаа яг нөгөө чухлын зэрэгээрээ дарааллуулаад. За тэгээд 4 дугаар үйлдэл нь бол одоо нэгтгэх гэх юм уу? Одоо align гэдэг чинь юу вэ? Alignment гэдэг. Ер нь бол ингээд нэгтгэх заяа. За тэр нэг одоо юу вэ гэхээр би одоо яг нэг ингээд Монгол дээр ингээд хүмүүс яг амьдралд нь ойроор тайлбарлах юм бол бас яг сайн чадахгүй байгаа. Яг align буюу нийцүүлэх. Тэгэхээр яг юуг нийцүүлэх вэ гэхээр бид нэр ингээд байгаа байхгүй. Амьдралын маань зорилго аз жаргалтай амьдрах, үр хөвгттэйгээ тайван. Гэхдээ ингээд яг хийж байгаа бодит үйлдэл маань яг бидний амьдралын үнцэн, сүнсний даалгавар тэр зорилготой маань биднэрнийх нөгөө нийцгүй байхаараа хүн эрүүл босолдог гинэ. Одоо нөгөө стресстэй байдаг. Тэгэхээр аль болох нөгөө одоо энэ жилээс манифестыг айгүйх уншиж байгаа ангийнхантайгаас бид нэр дотроос манифестыг айгүй зөв замаар хийх гэж хичээж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь өнөөдрийн хийж байгаа үйлдэл чинь таны сайн сайхантай нийцэх ёстой. Тэгэхээр өөр зорилготой амьдралд ирсэн энэ утга учир одоо сүнсний даалгавар гэж одоо монголчууд маань айгүйх яриад байгаа шүү дээ. Тэр зүйлтэйгээ ер нь нийцэж амьдрах нь өөрөө эрүүл амьдрал гэж 4-р үтсэн байна. Цаад Америкчууд ч. Тэгээд жишээлбэл. За тэгээд 5 дугаарт бол одоо move буюу одоо үүнийг яг тасгал хийх гэж хэлэхээр амар хүнд элемент болчиход байгаа байхгүй юу? Move буюу зүгээр хөдлөх. Зүгээр ингээд шалаа мөлхөж угаах чинь хөдөлгөөн болчихж байгаа. Зүгээр ингээд таксид газараа алхах маань хөдөлгөөн болчихж байгаа. Тэгэхээр аль болох амьд хүний ялгаа нь бид нар нөгөө энерги өөрчилж чаддаг. Одоо ингээд эд юмас ингээд байлаа гэж бодоход хүнтэй ингээд харилцаанд орж байгаа үед эд юмас аягүй царайлаг байдаг гинэ. Тэгээ тэр хүн ингээд тэрнтэй харилцаа болчоор аягүй хурдан мяарчдаг гинэ. Тэгдэж ш нэрээ тий. Нэг хувцс жишээ нь ингээд өмсгүй ингээд булан руу шийдчихэр ингээ гараа харангуут хөрх янтах амар нөгөө мараалын илэгдэлд хурдан орчдөг. Тэгэхээр бид нар бас нэг ингээ хүн төрлийг ингээ олоод төрсэн байна гэдэг нь бидний энерги арай эд юмсаас арай өөр өндөр энергитэй байгаа учраас бид нартай ингээ харилцаанд орж байгаа юм амьгүй бит одоо гой хөөрхнөрийн цэцэг мэцэг ингээ байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг би яг ямар өнцгөр нь хэлж дээ гэхээр амьгүй зүйл энерги өөрчилж чадахгүй хүн бол өөрийнхөө энергийг өөрчилж чаддаг гинэ. Тэр нь мөв хөдөлгөөн хийж байгаа үед хүн энерги нь өөрчлөгдөж идэг. Өнөөдөр би 1000 төгрөг байнгут би ингээд нэг сайхан өсрээд одоо нөгөө хүүхдүүд 2 насны синдром гэж хэвээр ингээд өсөрч хашгичаал ингээд гэрээр дүгэр ингээд тойроол гүгээд идэг манай хүүхдүүд танахаас тэгж байгаа. Тэгэнгүүт бид нар нөгөө хүүхдээ ингээд томатос олох гэдэг тэр нөгөө хүүхэд энерги нь ихтэй байгаа учраас тэгж гаргаж байгаа гэд. Тэгэхээр хүн бас ингээд хөдөлж ийж энерги ингэж өөрчилдөг гинэ. Тэгэхээр энэ бол бас 5 дугаар нөгөө эрүүл мэндэд анхаарна гэхээр нэг юм бөөн капсул залхих гэж бодоод яж болох байх нь шүү дээ. Энэ бүх зүйлийг тэмцэртээ авч явах. За 6 дугаарт болохоор connect yourself гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр би түрүүнээс тэр нөгөө хэрэгээс олоод би ингээ өөртөө амар холбогдсон гэж тэ. Тэгэхээр өөртөөгөө холбогдох гэдэг энэ хэрэгцээг энэ одоо дэлхийн тахны энэ мундаг экспертүүд яагаад энэ толон дааталд оруулсан юм бол те. Тэгэхээр бид нар дандаа бусдаар сатаарж амьдарч байдаг. Бусдад таалагдахын төлөө өөрийгөө мартаж амьдарч байдаг. Гэхдээ эцсийн дүндээ хүн одоо эрүүл байхын тулд хүн өөрлөгөө өнгөх хэрэгтэй байхгүй. Өөрийгөө сонсох хэрэгтэй. Тэгэхээр өөртөөгөө холбогдох
Өөрийнхөө дотоод дуу хоолойг сонс. Наа чи надад бас амар оновчтой санагдаж байна л да. Яг гэвэл би бас нэг хэдэн жилийн өмнө хийх хүртэл би дандаа өөрийнхөө хүсэхгүй юм өөрөөрөө хийлэгдэг гэсэн байгаа байхгүй юу. Ерөөсөө би яг юу хүсэж байна гэдгийг ерөөсөө мэдгүй тэгэл одоо хүсээгүй юмыг ингэж хүчилж хийлгэсээр байгаа тэр чинь удаан хугацаанд хүнийг ингэж бүр дотроос нь идчихийдэг юм билий. Тэгээ одоо өөрийгөө айгу чагнадаг штий. Тэгээ ер нь юу чухал энэ гэр орон цэвэрлэх чухал юм уу? Эсвэл одоо би нэг жоох ингэж сайхан тухтай байдлаараа хөвтэй дуртай киногоо үзээд өөртөө нэг юм цаг олгох ч юм уу те. Энэ чухал юм уу гэдгийг бас боддог болсон шүү. Баярлаа. Гэхдээ хүн угаасаа тэр боддсон мэлээ эртээ оройгүй те. Гэтэ хоёулаа алгасаа азтай байна. Эртээ энийг бас ингэж мэднэ гэдэг бол. Тэгээд миний хувьд л нэг өөрийгөө ингэж сонсхолоор хүн ингэдэг гинэ. Би тэгтээ энийг өөр дээрээ бас зөндөө ажилласан. Өөрөөсөө ингээ юм асуугаад одоо нэг ивентийн урилга ирлээ гэхэд те би ийшээ явах уу явахгүй юу гэхээр өөрөөсөө ингээ асууна штэ. Тэгэхээр хүний бие махбод тэрэнд ингээ хариулт илгээдэг гинэ. Хэрвээ дургу байвал ингээ чангарч ингэж нөгөө хумигддаг гинэ би тийм мэдрэмж төрдөг. Хэрвээ дуртай байх юм бол ингэж дийлгэрч одоо ингээ хөнгөрч ингэж тайвширдаг гинэ. Өөрийнхөө яг тэр нөгөө биеийн хилэмж дотоод юугаа сонсох юм бол тэгтээ харамсалтай нь ихэнх хүмүүс нөгөө өөрийгөө сонсдгоо болохоор ингээ бүр нөгөө бидний сүнс ингээ биднийг хайцсан байдаг гинэ. Заас энэ мангартай яриач гэдэг. Угаасаа намайг тоодгүй гэж тэ. Тэгэнгүүт одоо ингээ жоохон тоод ихлэхээр амар хариу үйлдэл үзүүлдэг хүний ингээ татаад тэр ахуу. Тэгэнгүүт одоо тэрийг би бол ингэдэг байхгүй. Өөртөө амар хүн талархах хэрэгтэй мэлээ. Одоо ингээд яг үнэндээ энэ амьдралыг хэн бүтээж байгаа юм те энэ хүүхдийг хэн гаргаж байгаа яг нөхөр маанаас оролцоо байгаа. Гэхдээ биднэрт маш том гавьяа байгаа штэ. Тэгээд өөртөө жижигэн ч гэсэн юмд одоо яаж ч амьдрал ингээд одоо факт ап болсон. Өнөөдөр ингээд өөртөөхөө амьдралыг бид хараад үзэх юм бол үдий зэрэгтэй байгаа нь их юм да гэдэг дүгнэлтэнд угаасаа ямар ч үед хүрдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи үдий зэрэгтэй энэ амьдралыг туулаад ирсэн өөртөө хүн талархахлаар дотоод дуу хоолой нөө энэ нөхөр намайг тоож ин гэж бодоод улам ингээд нөгөө жоох хүүхдээ ингээд магтаад хахаар улам ангиратад хийдэг шиг бидний бас энэ одоо монголчууд маань ойлгомжтойгоор ярих юм бол одоо сүнс сүлд маань илүү ингэж ивэлэ харилдаг гэж байгаа байхгүй. Тэгээд баярлаа хоёр гар минь гэж. Тэгээд энэ бол connect yourself гэдэг энэ алхмыг нэмсэн нь одоо би бол ингээ монголчилж ингэж бол амар яриад байгаа штэ. Тий. Тэгээд журналын бичих, өөртөө цаг гаргах энэ болгон маань орд юм байна лээ. За тэгээ хамгийн сүүлийн 7-д болохоор одоо immerse буюу шумбах гэж байгаа нь тэгээд яг гоё ингээ жинзинэр маань бол энийг аягуулсан ойлгох юм лээ. Би энэ тэнд ингээ лекц тавиа явж хахад яг жинзийн хүүхдүүд амар сайн ойлгодог байхгүй юу. Би өөрөө баг энэ нөгөө үгээ орчуулж чадахгүй байхад ингээ өмнөөс маань орчуулад өгдөг. Тэгээд юунд шумбах вэ гэхээр нөгөө байгальд шумбаж өөрийгөө нөгөө байгалийн нэгэн хэсэг гэдгээ мэдрэх нь эрүүл амьдрах дадал. Жишээ нь одоо ингээд шууд бид нэр хөдөө гараад тавих боломжгүй байвал зүгээр л цонхныхоо гэрэлд аяг кофегоо уухтаа ингээд нарны туяаг цонх руугаа ойртоод мэдрээд уугчин байгальтайгаа нэгдэж шумбах юм байна лээ. Салхи мэдрэгч гэх юм уу? Тэгээ таксинд суугаад явж байхдаа гэсэн тэнгэр мэнгэр үйл яаж хөдөлж байгааг би гэл хараад явж байдаг шүү дээ. Тэр хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж байна гэж. Харин тийм. Гэтэ яг ийм стресстэй үед жишээ нь тэрийг мэдрэх ерөөсөө ийм мэдрхий болждаг те амар сонин ингээд дуу муунаас таашаал авч чадхаа болоод те ерөөсөө хуучин ингээд нэг жижиг өглөөний нарыг хараад вау гэж боддог байсан чинь өглөө нар мандангууд ёо гэдэг ч юм уу те бүр тийм болцсон байдаг штэ. Үнэн. Тэгэхээр маш хэрэгтэй 7 зөвлөгөө байна. Бараг бичиж дэмжиглэж авд юм уу яа. Би бас өөрөө энийгээ бичсэн. Тий. Ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэнжих Baby Lab. Өөрийгөө хайрлая Oxy. Хайр аруугаан Oh Love. Hi Mommy их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлцсөн дэлгүүр. За тэгэхээр өнөөдөр манай контентэд оролцож маш сонирхолтой яриа өрнүүлж гоё халуун дулаан ярьлаа шүү дээ хоёлооч. Тэгэд маш их баярлалаа. Тэгэд ивент тэтгэгчдийн гарын бэлгийг гартуулъя гэж бодож байна. Энэ бол Baby Lab-ийн гарын бэлэг. Бүр нөө энэ бамбаруу шиг таньдаг болсон байна. Манай хоёр
баг маань baby lab-аар хүн болж өссөн. Тэгээ үнэхээр нөгөө аягүй олон чихийг хэрэгжилж байгаад яг энэ baby lab дээр хамгийн сүүл тогтсон. Тэгээд энэ бол нэрээ үний хувьд ч боломжийн бас ингээд өмсдөг чихээ нь бол манай гэр бүл бараг сүүлийн 2 жил авч хэрэгжилж байгаа. Baby lab чинь одоо Герман руу ингээд явуулаад дерма тестээр баталгаажсан цорын ганц чих байгаад байгаа байхгүй тий. Хэрвээ та бүхэн baby lab-ыг авахыг хүсэх юм бол хай мамигаар гэртээ хөргүүлээд авах боломжтой шүү. За тэгээд дараагийн бэлэг бол өөрийгөө хайрлая Oxy. Oxy маань эмэгтэйчүүдийн бас дотны найз байгаа. Энэ уутынаас дараа нэлийн ашиглах Харин тийм байгаа аюу хөөрхөн даваа уднуудтэй. За дараагийн бэлэг бол өвлөв хуудсан вок. Вок ч ингээд нэг юм бужигнаад ингээд хуурай вок ч хэвчээд шүү дээ. Энэ бол хуудсан хэлбэртэй хэрэглэхэд маш амархан. Энэ нэг яваад исэн мөн нөгөө нэг хувцсанд ингээд наалцыг нэг усан найруулж үзээдсэн. За баярлалаа. Угаасаа одоо манай гэрт манаач яг ер нь бидний гэрттэй хамгийн хэрэгтэй зүйл чинь ахуй хэрэглээний бараа. Тэрэн дундаас угаасаа бок бол бүр ингээд нэг юм хурц үнэр багтай органик бокыг бол үргэлж энэ тэнд хайж явдаг. Тэгээ баярлалаа туршиж үзснэ. За тэгэхээр Soul Lab-тай хамт байсан үзэгчдээ баярлалаа. Бүгдээрээ дараагийн дугаараар эргээд уулзах болно. Баяртай.